За үзэгчдээ өдрийн мэнд манай Онтай подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд манай ко-хост Тэмүүлэн. За тэгээ манай хүнд зочин Зол баяр. Тэгээ бидний урилгыг авч хүрэлцэн ирсэнд баярлалаа Золоо. За өөрсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээ манай өнөөдрийн дугаар Invescore Capital-ын одоо баг тэнгэрт байдаг салбараас нь хурж байгаа. Тэгээ бид энэ гоё өрөөг санал болгож бид энэ өрөөнд хийж байгаа. Тэгээд Invescore Capital-таас баярлалаа. Тас Exam Broker-с бидний спонсоршипээр өнөөдөр ажиллаж байгаа. Тэгээд Exam-даас маш их баярлалаа. За хэдүүлээ шулуухан ярианд орцгоё. Золоо маань ер нь золоо бас товчхон танилцуулчих. За хамгийн сүүлд мөнгөний ухаан Psychology of Money орчуулж гаргасан байгаа. За тэгээд Capital Markets гэдэг одоос Монголын хөрөнгө оруулалт зах зээл дээр ажилладаг ийм компани үүсгэн байгуулагч. За Lemon Press-ийн бас үүсгэн байгуулагчтай нэг. За одоо 40 мянган хэрэглэгчтэй өглөө алхан хүрдэг санхүү болон улс одоо ер нь Монголд явж байгаа болж байгаа үйл явдлыг гой бизнесийн орчныг бас хүргэдэг ийм гой тохимол байгаа тийм. Тэгээд энэ бүгдийг хийж байгаа ийм гой залуу оролцож байна. Тэгээд золоо маань ер нь яг аль төслүүд дээрээ илүү их одоо төвлөрж ажиллаж байна ойр үед гэдгээс хэдүүлээ яриа эхлэе тийм. За тий юу Lemon Press маань одоо 6 дахь жилдээ орж байна. Нэлээд үйл ажиллагаанд тогтворцсон явж байгаа. Тэгээд ерөнхийдөө Монголын санхүүгийн зах зээлд юу болж байгаа вэ гэдгийг л хүмүүст энгийнээр хүргэж бай, санхүүгийн боловсролыг бас нэмэгдүүлэх дээр хувь нэмэр оруулъя. Ялангуяа одоо нөгөө хөрөнгөний зах зээл нэлээд хөгжиж байгаа энэ цаг үед. За дээрэс нь одоо трейдинг ч гэдэм үү, крипто ч гэдэм үү маш олон санхүүгийн боломжууд гарсан үед тий. Тэгэхээр мэдээлэл маш чухал болж байгаа энэ үед тэгээд нэг мэдсэн ч одоо 6 дахь жилдээ орсон яж байна. Тэгээд сүүлийн 2 жил бол миний хувьд 2 жил гаруй CMM буюу Capital Markets Mongolia гэдэг бас зөвлөх хүчний компани байгуулад явж байгаа. Тэгээд тэрнийхээ өрөөнд бол ер нь Монгол гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дээр ажиллая гэдэг зорилготой явж байгаа. Тэгээд энэ дээр бол яг хөө би Нью-Йоркт бас 2 жил сурсан. Тэгээд эргээл ер нь хийхээр шийдсэн. Тэгээд яг хөө харахаар Монгол улсад ч ер нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлж Монгол улсын хөгжилд ер нь нэлээд хувь нэмэр болох юм байна. Доктортой өсөх юм байна тий. Тэгээд дараагийн жилд гарах юм байна л гэж харсан. Тэгэхээр тэрнийд бол яг бид нар юу гэж юм гэхээр сүүлийн 2 жил Нью-Йорк, Лондон, Сингапур хотуудад Монголын хөрөнгө оруулалтын форумыг манай компани зохион байгуулж байгаа. За дээрэс нь яг тэр форумын хүрээнд гадны хөрөнгө оруулагч, гадны одоо банк санхүүгийн байгууллагуудад одоо манайд оролцож байгаа хүмүүст буцаагаад Монголын зах зээлд юу болж байна гэдэг судалгаа мэдээллийг байн хүргэдэг. За тэрүүгээр нөгөө яагаад тэгэхээр гадны хөрөнгө оруулагч нар чинь мэдээлэлтэй байж ижил хөрөнгө оруулаа шүү дээ. Тэгээ бод байдлаар харахаар Монголыг сайн мэддэггүй юм байна. Тэгэхээр бид нар өөрсдөө гарч явж ярьж ижил одоо тэр хөрөнгө оруулалт эхлээд мэдээлэлээр хангаж байгаа ойлголт өгчиж дараа нь хөрөнгө оруулалт орж ирж шүү дээ. Тэгэхгүй бол яг нөгөө манайд нийтлэг буруу ойлголт байгаа нь нөгөө баахан гадны хөрөнгө оруулалт Монголд хөрөнгө оруулалт гэж хасаал байж идэм шиг ойлголт тий. Яг үүндээ ерөөсөө тийм байхгүй. Монгол одоо монголчин дэлхийд даяараа 200 дуустай өрсөлдөж байгаа шүү дээ. За ойроос ирвэл Төв Азийн улсуудад өрсөлдөж байгаа гадны хөрөнгө оруулалт дээр. Тэгээ мөнгө бол хязгаарлагдмал нөөц дэлхийд дээр байгаа. Тэгэхээр ягаад одоо бид нар Казахстан хөрөнгө оруулах боломж байхад Монгол хөрөнгө оруулах юм бэ гэдэг дээр яагаад вэ гэдэг хариулт нь бид нар өөрсдөө өгдөг байх хэрэгтэй гэдэг. Тэгээд сүүлийн 2 жил явж байгаа. Энэ жил 3 дахь жилдээ ингээд. Тэгээ энэ ивентүүдэд тогтмол хийгээд жил болгон хийгээ явах юм. Тэгээд үр дүн бас гараад эхэлж байгаа. За энэ хүрээндээ нөгөө талд нь Монгол компаниуд одоо бизнесүүд ч бас нэг үе бодвол ашаал өөр төвшин гарч эхэлж байна. Тэнгүүт гаднаас хөрөнгө оруулалт эсвэл гадны компаниудтай хамтан ажиллах эхлүүлэх сонирхол маш өндөр болчих. Тэгээд тэн дээр нь бид нэр ажиллаж эхэлж байгаа. Өөрөлд манай зөвлөх хүчтэй гол юм Монгол компаниудад гадаадаас хөрөнгө оруулалт авах эсвэл гадаашаа бизнесээ тэлэх дээр нь одоо зөвлөж ажиллах тийм юм руу бас нэлээд ярьцтай орж байна. Тэгээд тийм байна. Тэгээд хамгийн сүүл бас зүгээр ахгүй судалгааны think tank байгууллаа сүүлийн 1 жил ажиллаж байгаа. Яг тэр нь бол илүү нөгөө ашигын бус яг хараат бус судалгааны институт байх юм. Тэгээд think tank гэдэг нь яг нөгөө нэг талаас нөгөө гадаадын хөрөнгө оруулалт Монголд татнаа гэж яваад идэг. Нөгөө талд манай Монголд ч одоо бодлогын орчин, хууль эрх зүйн орчин те бас маш дутагдaltaй зүйл олон байна. Тэгэхээр бидний гадаадын хөрөнгө оруулалт өөрж авчраалаа ингээд хөрөнгө оруулалт нөгөө хөрөнгө оруулалтын ихтгэлийг алдахгүй байхын тулд ч одоо бодлогын орчинд бас юм хийж явах хэрэгтэй байна. Тэгэхээр think tank-аараа дамжуулаад бол
яг бид нэр ямар бодлогууд хэрэгжүүлэх ёстой юм бэ, яах ёстой юм бэ гэдэгтэр одоо бодлогын нөлөөллийн ажлууд хийн. Гэхдээ яг судалгаанд үндэслэн олон улсад геополитикт юу болж байгаа вэ гэдгийг хааж ирсэн. Тийм хүмүүдийг хийж аяа гэдэг. Одоо сүүлийн 1 жил яг байгуулах гад суурь ажлуудыг явсан. Одоо баг нь бүрдээд тодорхой юмд ойлгомжтой болоод тэгээд ажлууд нь эхэлсэн л дээ. Think Монгол гэдэг. Think Монгол цэг юм ингээ ороод судалгаанууд нэг л гараад эхэлсэн байгаа. Баяр хүргэе. 1 жил болж байгаа гэсэн тийм. Аха. Үргэлжлүүлээд шууд явахад яагаад Монголд хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг дээр тавчхан хэдэл хариулвал. Оо яг энэ яг наад тэр чи жоохон юм чи Монгол улсыг шууд бизнесээр наваад үзэхэд яг манай хамгийн том өрсөлдөгч нэг тийм нөгөө талаас яг манай одоо энэ Монгол улсын давуу тал сул тал нь яг энэ хөрөнгө оруулалт дээр яг юу байна. Та хэдэм манад. Тийм. Энийг л бид нар ч одоо тодорхой хариулдаг байх хэрэгтэй л шүү дээ. Хаач утсан монголчин юм улстай гэдэг те. Тэгээд хөрөнгө оруулалт гэхээр нөгөө улс оронд ч бай, бизнесийн төвшөнд ч бай юу л агаад байгаа юм л нэг бидний ойлгох хэрэгтэй юм. Нэг талаар энэ чинь яг тоо буюу одоо нөгөө санхүү эдийн засгийн боломж нөөц нь ямар байгаа юм бэ? Гэхдээ тэрнээсээ дутуугүй чухал юм story гэж байгаа байхгүй. Өөрсдийнхөө сториг гаргаж ирж эхлээд хөрөнгө оруулалтын анхаарлыг татнаа тий. Одоо бид нар чинь зөвхөн компани дээр ч хөрөнгө оруулалт авъя гэвэл эхлээд сторигоо ярьдаг зү тий. Манайх юм зорилготой ингэ ямар очиртай яах гэж тий. Дараа нь нарийн ширийн тоо санхүүгийн юуг хардаг шүү дээ. Тэгэхээр улс орон ч гэсэн яг ялгаагүй. Одоо бид нар чинь Монгол улс ч яг ийм одоо боломж болцоо байж штэ, ийм ирээдүй байж штэ гэдгийг тодорхой гаргаж тавьж иж хөрөнгө оруулалт сонирхлыг татна тий. Тэгэхээр энийг тодорхойлох ёстой юм байлээ. Тэгээ энийг яг зөв миний харж байгаагаар бол ирэх одоо бид нар ирээдүйг л ярих хэрэгтэй байгаа. Яг одоогийн нөхцөл байдал ч гэсэн за яг ингээд хэд хуваагаад ирвэл за ирээдүгөө харуул Монгол улс одоо эрчим хүчний дэлхийд даяарх эрчим хүчний шийдэлтэй холбоотойгоор Монголд зэсийн асар их нөөц байна. Оюутлогоон зэсийн одоо олборлол жил болгон ихч байна тий. 27-8 хэдэлхийн топ 5 зэсийн ордолох гээд байна. Энэ ч өөрөө хэлбэл жил болгон Монголд орж ирэх мөнгө уулна нэмэгдэнэ л гэсэн. Энэ ч бол том эдийн засгаар гадныханд бол attractive харагдаж байгаа. За дахиад цаана зэсийн ордууд бас байна. За энийгээ хөдлөж эхлэх юм бол бүр том боломж байна. Тэгэхээр энэ дээр бол зэсийн royalty дээр ажиллах хэрэгтэй байгаа хуулийн хувьд. За газрын ховор, critical minerals гэдээ яриад байгаа тийм. Энд чинь одоо угаасаа хамгийн чухал зүйл болчиход байна стратегийн төвшөнд геополитикл тийм. Өчтөрхөн гэхэд Америкийн цагаан ордонд одоо энэ газар critical mineral дээр том сайд нарын уулзалт болж байна. Монголоос гадаад хэргийн сайд баццэг бас очсон байлээ. Тэгэхээр энийгээ бас бид нар хөдлөж эхлэх юм бол ингээд боломжууд байна. Тэгэхээр мэдээч уул уурхай бас нөөц баялгаал нэгт угаасаа л яаж таарна. Энэ нь болохоор одоо улам чухал болоод байна геополитикт холбоотой юм. Тэгэхээр энэ дээр бид нар яг стори гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Одоо энийг Казахстан, Узбекистан дээр маш сайн хийсэн магадгүй. За тэгээд сэргээгдэх ч юм уу ч одоо асар их нөөц байна. Яг монголчууд нөгөө эрчим хүчээр экспортлоо гэсэн хүмүүс монголчууд өөрөө өөрсдөө итгэхгүй шоолоод байгаа. Гэхдээ бид нар тийм боломж нь байгаа байхгүй. Сэргээгдэх ч юм уу ч өвлүүлээд хятад руу экспортлох боломж нь бүрэн дүрэн байгаад. Тэгэхээр тэргээл бид нар нөгөө стори болох хэрэгтэй. Стори болгоод тэгээд гэхдээ стори ингээд болгон гэдэг нь хоосон явж болохгүй байна. Тэнгүүт яг мэдээж яаталчгүй л төрийн бодлого нь л яг 5 10 20 жилийн бодлого дотроо тавиал тэрүүгээр яг тэрийгэ дэмжсэн хууль эрх зүйн бүрдүүлээл тэгэл хувийн гадаад дотоод хувийн ишлүүд компаниудаар нээлттэй яагаад явах хэрэгтэй л байна. Тэгэхээр энийг тодорхойлох ёстой. Яг одоодоо харах юм бол Монголд бол шууд хувьцааны хөрөнгө оруулалт хийх юм уу ихт бол нэлээд эрсдэлтэй хэцүү байгаа. Яг орж гарахад хэцүү Монголд ч тийм. Тэгэхээр Монголд юу сонирхож байна гэхээр гадныхаа Монголын олон улсын зах зээлд гаргасан бондыг сонирхож байна. Одоогоор бол нэг ер нь олон улсад Монголын 1.5 тэрбум долларын жил. 5 тэрбум долларын бонд байна. Нийтдээ 5 тэрбум доллар. За тэгээд бонд гаргал нэмэгдэж байгаа. Одоо өнгөрсөн жил Төрийн банк 200 сая доллар гаргалаа. Хөгжлийн банк 500 сая доллар нэмж гаргалаа. Тэрний өмнө жил Голланд банк анх удаа олон улсын зах зээл 300 саяг босголоо. Дахиад явсгаад энэ жил өнгөрсөн жил явлаа. MMC буюу Монгол одоо Energy Resources дээдлэн компани 350 сая долларыг босголоо өнгөрсөн жил. За M банк сая оны өмнөхөөс 100 сая долларыг босголоо. Саяхан энэ 7 хоног
бөөрөлжүүлэлтийн цахилгаан станц дээр бас 300 сая долларын бонд гаднаас босгосон байна. Тэгэхээр олон улсын зах зээлээс бонд босгох нь өөрөө аттрактив. Монгол нэг талаас нь Монгол юунаас боломж байна. Нөгөө талаас гадныхын ч гэсэн эхлээд бондод хөрөнгө оруулъя л гэж байна. Хамаг арай сейф гэдэг утгаас тэгээ гараад захын ойлгомжтой. Тэгэхээр одоохондоо бид нэр юу ярьж явдаг вэ гэхээр бондыг ярьж явж байна гадаашаага. Өнгөрсөн жил бол эрчим хүчний реформтой холбоотойгоор эрчим хүчний боломжуудыг ярьж явсан. Тэн дээр бол маш их сонирхол бол гадаад байгаа. Одоо юу үсэж байгаа гэхээр окей та төрийн бодлогод доктортой байдаг. Ойлгомжтой тодорхой болгож байгаа тийм. Тэгээд хөнгө оруулъя гэж байна. Казахстан одоо хэдүүлэн стори гэдээ яриад байгаа шүү. Түүх одоо тэр нэг хинч ойлгомжтой л байх хэрэгтэй л да. Тэр стори нь юу юм бол золоо. Казахстан, Узбекистаны те одоо Монголтой яг газар зүүн байрлалаарч тэр те одоо critical minerals тэр Казахстанч манайхыг бодох юм бол хамаагүй том улс те. Тэгэхээр энэ стори нь яг юм бол тавчхан хэлээ. Тийм нөгөө яг энэ нөгөө CMM эхлүүлсэн шилгаан ч гэсэн би Нью-Йоркт сурж байхдаа нэг Казахстанчууд Нью-Йоркт маш их ирж инвестор хөрөнгө оруулалттай уулзалт хийдэг байхгүй. Тэгээд яг миний ярьдаг нэг стори би нэг удаагийн уулзсан очив. Казахстаны сангийн сайд нь ирсэн. Нүби нэг чуулга уулзсанд ирсэн хажуугаар нь Нью-Йоркт байгаа хөрөнгө оруулалтын сангуудтай уулзах юм байгуулж байгаа байхгүй. Тэгээд нэг 100 гаруй сангийн менежер хөрөнгө оруулагч нарт цуглдсан тий. Тэгээд энэ дээр намайг би бас орох боломж гараад тэгээ ороход яг тэр чи Орос Украины дайны дараахан болж байгаа хөөх тэр уулзсан. Нэг дай Орос Украины дайн эхлээд нэг 2 сарын дараа юм уу. За тэнгуү хөрөнгө оруулалтын хамгийн том ингээ айдас үүсч эхэлж байгаа хөөх тийм. За энэ чи юу болоод байна? Орос ирвэ Казахстан руу дайруул яах юм те. Эсвэл юу гэдэг Казахстаныг одоо өөрсдөө контролд авал. Ер нь бол Орос Казахстан ч өөр шүү дээ. Тэгээд Орос яагаад манай бидний хөрөнгө яах вэ гэдэг айдас. Тэнгуү сангийн сайд нэрэл маш одоо шууд англиар л шууд ярьж байгаа. Тэгээ шууд бүх асуултанд нь маш их мэргэжлийн хариулж илээ. Тэгээ тэрийг хараад одоо жишээ нь энэ дайн чинь ингээд амар ихсэл гаргаад байгаа юм биш үү гэсэн чинь нөгөө талаас үгүй харин ч яг нэг талаас юм байгаа. Харин ч боломжууд гарч иж байна гэдэг. Тэгээ хариулт гэж байна. Нэгт яасан гэсэн чинь Оросоос маш их IT инженерүүд манад орж иж байгаа. Казахстан руу. Тэгэхээр энэ манай Казахстан өөрөө бид нар Казахстан ч өөрөөс дижитал нэшн юу болно гээл энэ дээр манай Оросын нөгөө IT-ийн инженерч маш чадвартлаг. Тэгээд ийм их улсын хүчин манад орж иж байна. Энэ бол амар их боломж гэж бид нар харж байна. Хоёрт одоо ингээд хэрвээ энэ одоо эрсдлийг ингээд одоо геополитикли харуул энэ чинь барууныхан бол Казахстанд Оросд эрх мэдэл одоо контролыг алдмааргүй шүү дээ. Тэгэхээр барууныхан те Европ ялангуяа Америк Казахстан илүү хөрөнгө оруулах шаардлагатай болж байгаа. Тэгээд тэр нь ч угаасаа болцсон эхэлсэн байсан л да. Одоо Казахстанд ч одоо манайх гадаадын хөрөнгө оруулалтын банк яриалаа. Citibank гэдэг чинь Америкийн Citibank. За Chevron оддсон гадны тусан дээр байдаг. Тэгээд яг тэр үед Chevron Казахстанд 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд зарлж марлаа. Тэгэхээр Казахстан юу ярьж явж байгаа вэ гэхээр за окей бид нар ийм нөхцөл байдал байгаа. Та хэрвээ нөгөө манайхыг Казахстанаас хараат аль болох бага хараат байдал байлгамаар байвал манад хөрөнгө оруулаа. Манай газрын тосны юмд хөрөнгө оруулаа. Манад ийм уран байна. Ийм боломжууд байна. Тэгэд Америкийн бизнесүүд Америк юу хийх юм бэ гэд буцаага тийм тавьж байгаа байхгүй тий. Тэгэхээр Монгол ч гэсэн одоо Монголд Америкээс хөрөнгө оруулалт маш бага шүү дээ. Шууд. Тэгэхээр бид нар яг Европоос гэсэн та санаж байвал Орос Украины дайн эхлээд удаагүй байх ч гэсэн бас жилийн дараа жилүүдээ Монголд байдаг Европын улс орнуудын элчин сайдууд нийлээд мэдээлэл гаргаж ирсэн. Мэдээлэлч төвлийн мэдээгээд Европын холбоо, Европ ер нь Монголын нөгөө эрчим мөч одоо тэр юу гэдэг газрын тосны хөрөнгө оруулалт би нээлттэй байна. Ер нь Оросоос хараат бус байх дээр бид нэр туслая гэдэг тийм нэг геополитикл юм ярьж байна. Тэгэхээр Монгол тимэнд өвлөж амир ухаалаг ажиллах хэрэгтэй юм билээ л. Одоо Казахстан шиг л тий. Тэгээ энэ болгоныг яриад би сүүл зөөр ойлгосон юм нөгөө think tank байгуулах гал ингээ жил явж байхдаа Америкийн нэг think tank-ийн хүмүүс Монголд ирсэн анх удаа Монголд сонирхоод гэдэг. Тэгээд цагаан ордон хаваар think tank-уд маш их байдаг. Тэгээд бид нэр юу ярьж байна гэсэн чинь за ингээд Казахстан, Узбекистан ингээд Америкт амар өөр шүү дээ. Одоо энэ жил чинь их 20 уулзалт гэж байдаг. Тэгээд дэлхийн топ 20 улсын уулзалт. Трамп тэрэн дээр Казахстан, Узбекистаны ерөнхийлөгч нэр урьж байгаа байхгүй. Зочин удаа ажиглагч орноор орооч гэдэг. Анх удаа түүхэнд анх удаа. Тэгээд
яаж энэ болгоно болоод байна золоо чи юу гэж бодож байна гэд. Тэгээд би одоо надад ярьж авах. Тэгээд яасан гэсэн чинь үгүй эдгэр чинь бол эхлээд энэ нэг идея юмуд явж байгаа шүү дээ. Нэг юм санаа ийм юм байна. Гэтэ эний чинь л think tank-ууд нь гарч ирдэг юм аа. Эхлээд. Тэнгүүд яг ажиллах юм бол энэ цагаан ордон тойрсон think tank-ууд байгаа. Нөгөө талд нь Казахстаны think tank-ууд бас байгаа. Төв Азийн. Эднэр чинь нийлээд ажлуудыг 5-6 жилийн 10 жилийн өмнөөс эхлүүлсэн юм аа. Тэгээ энэ нэг тодорхой хугацаанд явж хагаад биелэлээ олж байгаа л юм. Гэхдээ эний чинь цаана хэдэн жилийн юм дайдлаг үүссэн. Тэрийг зүгээр санамсаргүй хийгээд байгаа юм биш. Зорилтод хийж байгаа. Казахстаны засгийн газар Америкийн зарим think tank-ууд мөнгө төлж байгаа. Яг Монгол бас нөгөө Тони Блэрийн сан за нэг англи байдаг юм яагаад байгаа. Бас уг нь бол санаанаас зөв. Гэхдээ яг хэр үрдэн төрсөн мэдэхгүй. Гэхдээ бид нар одоо чинь цагаан ордонд тэр policy maker-ууд ингээд цагаан ордонд байгаа баахан шийдвэр гаргасан байж штэ ус төрчөнд байж байна. Тэр нөхдүүд чинь Монголын талаар мэдэхгүй бол угаасаа Монголтой холбоотой ямар шийдвэр гарахгүй штэ. Тэгвэл Казахстан юу хийж байгаа тэр нөхдүүдэд мэдээлэл Казахстан ийм боломж байж штэ гэдэг мэдээллийг think tank-уудаар дамжуулж өгöd байгаа хөөх. Казахстан Америкийн хооронд ийм боломж байна. Ийм боломж хийж Америк Казахстан руу ингэж хөрөнгө оруулж болно гэдэг янз янзын нөгөө нийтлүүд байнгын гаргана. Судалгааны ажлууд гаргана тий. Тэгэл тэр нэг айдийг хөгжүүлэл хийд юм байна л. Гаргаал ингээл юм. Тэнгүүд чинь нөгөө улс төрийнхэн чинь ингээл нэг сонсон, хоёр сонсон, гурав сонсон тий. Дараа нь яг одоо яг ингээд Трамп гарч ирээд критик минерал дээр Америк руу яах ёстой юм бэ гэхэд хамгийн түрүүнд Казахстаны одоо өнгөрсөн жил Казахстаны критик минералыг уурхаад Америкийн нэг сан хөрөнгө орууллаа шүү дээ. Хамгийн наацхан гэдэг. Тэгэхээр яг монголч гэсэн ийм олон түвшинд ажиллах хэрэгтэй юм байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн компани хооронд гэхээс илүүтэй хамгийн эхлээд улс орнууд нь өөрөө засгийн газар нь өөрөө төр нь өөрөө бодлогоо зөв яваад дээгүүрх юм байг хийж явах хэрэгтэй юм байна л да. Тэгээд араас нь нөгөө бизнесүүд нь орж ирдэг. Тэгэхээр энийг ер нь бол бид нар зөв их хэрэгтэй байна л гэдгийг би одоо ойлгож байна. Манай тийм учраас манай хөрөнгө оруулалтын форумд Монголын бас нөгөө төрийнхэн шийдвэр гаргасныг бас урьж оролцуулдаг. Тэгээд дээрэс нь яг миний хэлдэг нь за төрийн зохион байгуулалт шаардлагагүй бид нар дунд зохион байгуулчих. Гол нь оролцоогоо хангаад зорилготой яваач. Тэгээ хувийн эсэл төрийнх нь бид нар оролцоог хангаж ялж. Яг хөрөнгө оруулагч талын улс гэвэл одоо Казахстантай бол манайх яг одоогийн байдлаар бол өрсөлдөхөргүй хэмжээнд харагдаад байгаа байхгүй. Яг аль улстай ер нь илүү ойрхон харагдаж байгаа. Одоо яг манайхтай ингээд сууж байгаа улсууд хараад за яг энэ улс руу хөрөнгө оруулалт хийхэд ер нь манай хөрөнгө оруулалтыг ижлэхүү завхууд. Ер нь бол Казахстантай харьцуулдаг гэсэн шүү дээ. Тэгээд одоо бол худлаа болж шүү дээ. 10 хэдэн жилийн өмнө бол одоо чи манай нэг Америкт найз байдیں۔ Одоо Америкт хөрөнгө оруулалтын сангийн менежер хийдэг. Монголд бас тодорхой хэмжээнд хөрөнгө оруулсан. Гэхдээ аль 10-11 онд яг Монголын нэг бүүн болчих үед. Тэгээд тэрнээс хойш Казахстан руу явцсан байхгүй. Тэгээд нэг одоо чинь өвчлөлтөө стори ярил 2 жилийн бид нар анх Нью-Йоркт манайх хөрөнгө оруулалтын форум 4 сард хийсэн. Яг олон улсын валютын сан болон дэлхийн банкны хаврын уулзалт болдог байхгүй. DC-д болдё. Вашингтон DC хотод. Яг тэрний дараа 7 хоногт нь бид нар Нью-Йоркт хийдэг байхгүй ивэнтэй. Яг л DC-д манайхаа Монголоос ч гэсэн томчууд явдаг. Одоо сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгчтэй юм. Тэгээд эднэрийг би одоо миний урьж байгаа санаа нь окей та тэрний дараа нэг Нью-Йоркт 2 хоног оролцоо тэгээд яваач гэдэг. Тэгээ эхний жил болсон. Тэгээ 2 жил буюу өнгөрсөн жил болсон ч юм. Яг манай ивэнттэй давхцуулаад Казахстан, Узбекистан хамт Нью-Йоркт ивэнт хийж байгаа байхгүй. Яг нэг өдөр нэг цагт. За тэгэнгүүт манай тэр нөгөө найз уг нь манай ивэнтэд ирдэг байхгүй. Ирээгүй. Тэгээд золоо sorry. Яа. Миний нөгөө багцын хөрөнгө оруулалтын багцын 3-ны 1 нь Казахстанд байгаа. Би одоо Казахстаны юм дээр очихгүй бол болохгүй. Гээ одоо Казахстанаар явчих. Тэгээд одоо чи яг нөгөө өрсөлдөж шүү дээ. Тэгээ одоо бол Казахстантай өрсөлдөн гэдэг ч одоо манайхаас 10 дахин том эдийн засаг зах зээл болчихлоо. Шал өөр төвшөнд яригдж шүү дээ. Дээрээс нь Казахстанд Citibank орж ирсэн болохоор одоо чи Нью-Йоркт Казахстаны одоо хөрөнгө оруулалтын юм Citibank зохион болгоод өгч байгаа юм. Тэгэхээр шал өөр левелд шүү дээ. Тэглэхгүй. За тэгээд Казахстаны баялагын сан чинь за би яг дүнгийн санд вэ хэдэн 10 тэрбум долларын сан байна. Тэгээд дүнгийн гадныхын тэр
Казахстаны баялагын сангийн бас менежмент гэл энэ дээр өрсөлддөг тий. За одоо бол яг баг Кыргызстантайгаа илүү дүүх хэмжээний л угаасаа дүүжлээ л да. Одоо бид нар бас нэг юм нөгөө бодтой адилхан ойлгох хэрэгтэй юм байлээ. Одоо монголчууд ялангуяа бид нар чинь өөрсдөө гарцуулах хараад нөгөө бодлогын хэмжээнд харьцуулсан судалгаа хийдэж шүү дээ. Тэгвэл нэг яг Япон юм байна, Солонгос юм байна, Австрали юм байна гэл. За эсвэл нөгөө Финланд, Норвег гэл нэг юм баян улсуудтай өөрсдөө харьцуулж гаргаад идэх те. Яг бодит бусдад харьцуулах хэрэгтэй юм байлээ л да өөрсөө төвшөнд. Тэгээ монголч өөрөө жижигхэн эдийн засаг байна гэдэг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо л тэгэл Кыргызстан байна, за нэг зүүн өмнөд Азийн зарим мэдээ ядуу улсууд байна. Тэгэхээр зүү ядуу гэж байгаа ч гэсэн тэр зүүн өмнөд Азийн улсууд хүн ам амар их байна шүү дээ. Тэнгүү шал өөр л Монголын хамгийн том асуудал ер нь хамгийн том асуудал бол хүн ам байдаг. 3.1 одоо гадны хөрөнгө оруулалт ярихаар 3.5 сая л хүнтэй юм байна шүү дээ л гэдэгтэй. Даанч 3.5 сая хүн юм байна шүү дээ л гэдэгтэй. Яа. Тэгтээ Сингапур байна тий. Тий. Би яг тэгж бодчихсон аах. Ингээд манай Монгол одоо Казахстан ч Узбекистантай харьцуулахад хүн амаараа л угаасаа бүр бараадахгүй болчиход байгаа шүү дээ тий. Тэгэл банах бүтэхгүй юм байна гэж яг бодоол яг бүтэхгүй мэн жоох ер нь хэцүү байна да маркетинг гэдэг. Сингапур очиод харсан чинь яг л ялгаа 3.5 юм. 3.5 байсан. Манайхаас баг хүн амтай. Тий. Яг мэдээж тэгэхээр ухааны л асуудал болж ирж байна. Одоо талент хүн амын бодлогын юуны асуудал шүү дээ. Яг наадхан дээр чи хаа нөгөө манай Think Монголын гол одоо юу н уран гэх юм юу гэдэг. Global Thinking Монгол IDS гэдэг үүтэй байхгүй. Өөр нэг юм globally бүлгийн хэмжээнд сэтгэхий уншиж судлаа. Гэхдээ Монголын хөгжлийн одоо нууц юу болвол Монгол idea байна. Монгол санаачлах байна. Буюу Монгол онцлогтой л юм байна. Тэрнээс биш бол нөгөө бид нэр Сингапур ингэжээ, Казахстан ингэжээ гэх нэг улсын юм шууд уурах гэдэг нь шүү дээ нэг юм аа. Монголч угаасаа газар нутгийн хэмжээнд хүн амын онцлог гарсан ч гэсэн шал өөр. Дэлхийн одоо юу найлч улстай харьцуулахад хэцүү шүү дээ шал өөр. Тэгэхээр бид нар өөрсдөө даваа сул талыг зүгээр дүгнээд амар өрмөц одоо хөгжлийн шийдлийг гаргаж ирэх хэрэгтэй юм байна л да. Тэрнээс одоо нөгөө бид нар чинь нэг юм хөгжлийн шийдэл юм ярихаараа Сингапурын хөгжлийн нууц гэл яг Сингапурын дүр аж гал эсвэл юм баруун зүүн гэл нэг хоёр талын яль нэг өрөнгө яах. Окей, миний бодлоор бол Монголын яг хөгжлийн юм комплекс нэг юм динамик юм байна. Одоо зарим салбар дээр арай нэг чөлөө зах зээлийн бодлого хэрэгжүүлдэг. Зарим дээр арай ату бодлоготой ч гэдэм ингээд нэг юм холимогл байж байгаа. Тэгэхээр тэрийг улс орны хөгжлийн одоо улс орны нөхцөл боломжоо зөв харж тодорхойлох хэрэгтэй юм байна. Тэрийгэ тодорхойлж чадахгүй л яваад байгаа бид нөгөө удаашраад байгаа. Нэг болохоор нэг засгийн газар нэг ерхий сайд гарч ирэл энийг либералчлаа энийг яанаа гэл. Нэг болохоор бүр ингээд буцааж авнаа төр давнаа гэл. Ингээд нэг 2 3 жил 4 жилийн дотор ингээд л байгаа учраас бид ч ерөөсөө нэг тал руу консистент явахгүй шүү дээ. Одоо ингээд наазах нь харахаар тэгээ миний боддог юм угаасаа бид нар цөөн хүн амтай. Тэгэхээр Монгол хүний нэг хүний бүтээмж үн цэнийг л өндөр байх хэрэгтэй юм байна. Бид нэр Монгол хүн угаасаа одоо бодит байдал дээр чи Монгол хүн үйлчлэгийн ажил хийхгүй шүү дээ. Одоо сүүлдээ миний мэддэг маш олон бизнесүүд Филиппин, Вьетнам, Тайландаас хүмүүс авч ажиллуулж байна Монголд. Яасан гэсэн чинь одоо нэг үйлчлэгийн газар үгүй Монгол хүмүүс ажлууд тогтоож чадахгүй байна тий. Тэрнийхээ оронд одоо гаднаас хүн аваад тэднийг ажиллуулчихвал хамаагүй урт цагаар ажиллаж нэгт цалин бараг ингээд адилхан бараг л бүр боломжийн түвшинд байна. За тэгэхээр тэрэндээ хаппи байна тий. Найдвартай байна тий. Тэгээ найдвартай ажиллаж байна. Ингээд ийм юм байна гэвэл тэнгууд би ирээдүг орвол за ер нь бол Монгол бол нэг юм за бид нар 20 жилийн дараа нэлээд хөгжсөн байя гэж төсөөлвөл Монгол хүмүүс ер нь бол бүгдээрээ нэлээд тийм орлого өндөртэй одоо араб шиг гэсэн тийм хүмүүс монголчууд нь байгаад яг үйлчлэгээний ажлуудыг нь бол гадныхан ирж хийдэг. За барилгын ажил мэт лээ. Угаасаа л одоо угаасаа тэр гадарсан шүү дээ. Монгол хүн ажиллахгүй шүү дээ. Барилга дээр ирж гэсэн үнээр. Тийшээ явах хэрэгтэй юм байна. За тэгэхээр чин бодлогоо хувьд харахаар одоо бид нар аялал жуулчлал хөгжүүлье гэвэл миний бодлоор л масс аялал жуулчлал хөгжүүлэх бол буруу байхгүй Монгол. Угаасаа масс ажиллуулахад хэдэн сая жуулч аавна гэд тэр тооны араас явах юм бол бид нар баахан тэр нөгөө өөрөвчтэй айлч тэрийг Монгол авчих гэдэг шүү дээ. Тэнгүүд буцаагаад бид нар чинь ямар ч тийм сервис өгөх тийм хүн амж байхгүй тийм
бид нар тийм сэтгэлгээч байхгүй юм билээ. Бид нар тэгээд хоёр өвөл нөгөө Вьетнам, Филиппин явсан биш. Тэнд шал өөр үйлчлэж шүү дээ. Хүнд үйлчлж чадчихна. Монгол хүн бол тийм биш шүү дээ. Тэгэхээр бид нар илүү тансаг нөгөө лакшри аялал жуулчил экстрим тийм одоо илүү Ниш. Монгол юу нь яагаад Монгол хямд аялал жуулчлалыг бид нар хөгжүүлж шаардлагагүй байна. Монгол угаасаа л үнэтэй гэдэг. Одоо Швейцар үнэтэй шүү дээ. Үнэтэй. Угаасаа Сингапур үнэтэй. Угаасаа тийм брендингтэй тийм байх хэрэгтэй байна. Монгол энэ хүн Монгол амарчд ирсэн юм гээд вау энэ нэлээ үнэтэй газар нэг шал өөр юм байна гэдэг ч юм. Бид тийшээгаа явах хэрэгтэй буюу илүү нөгөө value added гэж ярьдэн шүү дээ. Илүү өртөг шингээсэн, илүү өндөр үнэтэй үйлчлэгийн одоо нөгөө service economy гэж яриад байгаа. Илүү өндөр өртөгтэй үйлчлэгээнүүдийг санал болгосон эдийн засаг болох хэрэгтэй байна. Одоо Люксембург шүү дээ. Люксембург чинь одоо дэлхийн хамгийн баян улс болоод байна шүү. Нэг хүнд ногдох одоо ДНБ гэх тэгээ GDP жоохон жижигхэн баг. Тэгвэл Люксембург чи юунаас мөнгө олоод байгаа чинь бүх банк санхүүгийн үйлчлэгээнүүд олон улсын юм биш. Швейцар Люксембург гэх тээ. Өөрөөр хэлбэл нэлээд өртөг шингээсэн бизнес л хийгээд байна шүү дээ. Тэгэхээр Монгол улс ч гэсэн тийм бүрэн боломжтой байхгүй. Байгалийн баялагаас сангалтай орж ирнэ 3.5 сая хүнтэй. Тэндээс олжсон орлогоо зөв юм цэцүүлэх юм бол ер нь бол дундаж хүний одоо орлого Монгол хүний орлого бол өндөр байх боломжтой. Одоо ингээд гол санаа нь бол сая 7 ангиас аялал жуулчлалын зах зээлийг авангуудаа энэ дээр шууд анализ хийгээд хэдүүлээ яг ийм боломж нь энэ л юм байна гэдэг гаргалгаа гаргачлаа шүү дээ. Энийгээ ингээд усаараа томоор хийя гэдэг л ерөөсөө асуудал байгаа даа. Тэгвэл зөрүүлээд нэг юм залуучуудын менталитетэй за би ингээд үйлчлэгийн ажил хийхгүй. Би угаасаа л ингээд одоо лагшери бидний юм байх хэрэгтэй гэдэг одоо ийм юу гэдэг оюун санаатаагаар ажил хөдөлмөрт хандахаар энэ зөрүүлээд ингээд юм жоохон буруу ажил хийхгүйгээр ингээд дандаа зүгээр том орлого олж иж аюу тийм тий нийгмээрээ тийм болчоор ч яа тийм одоо буруу үзэл баримталтай буруу хандлагатай болчих юм биш үү гэдэг зүгээр бодол төрж ийн л та. Ер нь ажил хийхгүй гэсэн үг шүү дээ. Тэр нэг гол нь угаасаа л ажиллаа хийн. Гэтэ ямар ажлууд хийх вэ гэдэг дээр л яаж байгаа. Монгол хүмүүс илүү одоо үйлчлэхгүй гэдэг шүү дээ. Нөгөө угаасаа одоо тийм өсөл хийхгүй байх чинь бид нар 1000 одоо хүчлээр загнаад одоо хийлгэж чадахгүй шүү дээ. Угаасаа тэр зөв. Тэгэхээр Монгол гэхдээ 93.5 сая хүнтэй ажлын байран дээр одоо хөдөлмөрийн социал дээр сая гаруй хүн биш үү сая байна. Тэр хүмүүсээгаа илүү нөгөө өндөр цалинтай буюу илүү өндөр value өсгөж байгаа салбарууд дээр л ажиллана л гэж. Одоо тэр нь уул уурхай, банк санхүү, за юу гэдэг өөр ингээ бодлогын түвшин мөшин гэдэг одоо за эсвэл одоо бизнесүүд байлаа чадхад за ажилуулсан бизнесүүд илүү менежментийн багт нь одоо монголчууд ажилладаг юм те илүү нөгөө яг үйлчлэгэн дээр биш арын албанд ч илүү. Тэгэхээр илүү тийшээгаа л монголчууд нь илүү бид нар одоохондоо биш л би нэг ирээдүйд яриад хөгжин зүйл те. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр монгол хүний одоо ингээд буцаал явахаар боловсролын асуудал болж байгаа. Монгол хүн туулд харин яг энэ дээр орж ирж илүү чадварлаг байгаад илүү боловсрол цайтай байгаа, бүтээмжтэй байгаад тийшээ явах юм бол тэгэл боломж нь болгоно байна л гэж одоо 10 20 жилийн дарааха бодвол те. Тэгээ яг саяны энэ асуулт хариулт нь саяны бүтээмж болон оюун санааны төвшөнд хүрээд ирчихэж байгаа те. Бүх залуучууд маань өөрсдөө энэ хандлагыг дотроосоо суулгах хэрэгтэй байгаа байхгүй те. Юу гэдэг нь одоо юм болгоныг ингээд бүтээмжтэй цагт нь хийдэг ч юм уу те. Ингээд ийм улс орноор тэгж хөтлөхгүй бол одоо тэгээ бид нар чинь 3.5 гэчээд өөрсдөө хідэн ажил хийж байгаа лээ те. Хідэн ядуурлын төвшөнд байгаа лээ те. гэж бодохоор гэхдээ яг нь ирээдүйн сайн сайхан нь бол яг гэдэг юм шүү дээ. Сингапурт компани байгуулахад заавал Сингапурын иргэнийг байлгах хэрэгтэй байдаг шүү дээ. Нэг захирлаар нь заавал Сингапур хүн байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ер нь гадны нэлээд улсууд тийм байдаг шүү. Заавал манай улс тэр иргэний эсвэл шер холдор байх хэрэгтэй ч гэдэг юм уу нэг юм байгаад идэхтэй. Тэгэхээр бид нар тэгээ бодлогоо л тодорхойлох хэрэгтэй байгаа байхгүй. Яг ингээд тэгэхээр бидний гол асуудал дахиад ярьж байна. Яг одоо саний миний санаа шүү. Гэхдээ нэг юм төрийн бодлого нь өөрөө юм long term гоё тавиал. Тэгээд тэрнийхээ зорилт яг тэрнийгээ спортлсон юмудаа тавиал. Тэгэл тийшээгээ л зориул явах, улсаараа л явах хэрэгтэй л. Тэнгүүд тэгж чадахгүй. Нөгөө шуудад хийсэн 1000 евро гэдэг чигтэй нэг юм тийм л байдалтай шүү дээ. Тэгээд 700 санал нэг байна. Яг боловсролын ерөнхий юм дээр л ингэж очдөг юм билээ эцсүүлдээ. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Саяных дээр юг одоо CMM ч одоо 3 жил яг ингээ гоё олон улс тийм хөрөнгө оруулалтын форумд хийгээд байгаа. Энэ дээр Сингапур тэгээд Нью-Йоркт хийх юм. Тэгээд тэнд байгаа хөрөнгө оруулагчдын ялгаа, чиг хандлага ер нь
хүсэж байгаа чиглэлүүд нь ямар хөө ялгаатай байсан бэ? За тийм нэг хүмүүс бас нэлээд асуудаг яагаад Нью-Йоркт хийдэм бэ тэгэл тийм яг бодит байдлаар хосоо Нью-Йорк ч юм уу Америкээс Монголын сонирхтой өрнө бол маш бага. Зөвхөн одоо юу вэ гэхээр яг Монголын бондууд ялангуяа засгийн газрын бондыг бол Америкээс өрнө олчнаар авдаг. Хөнгө олтын сангууд. Тэгэл ер нь тэрний зүгээр нээх байхгүй байгаа. Гэтэ би яагаад Нью-Йоркийг тэр нь хийх ёстой вэ гэл одоо яг бидний хувьд ч гэсэн Нью-Йоркт ивент зохион байгуулалт нь өөрөө нэлээд өртөг өндөртэй бизнесийн тэндээс нэг ашиг мөнгө олоод байдаг ч юм байхгүй. Гэхдээ заавал хийж явах ёстой л гэж би дотроо боддог. Яагаад тэгэхээр шалтгаан Нью-Йорк ч юм бол дэлхийн санхүүгийн төв бүх одоо за Монголыг хариуцдаг одоо банкуд ч гэдэм үү манай зээлс зэрлэг гарч байгаа зээлс зэрлэг агентлагуудын салбарууд нь бол яг Сингапур, Бээжин, Хонконг ингээл байж лээ л да. Гэхдээ тэдний боссууд нь Нью-Йоркт байж байгаа байхгүй тий. Хамгийн гол шийдвэр гаргаж байгаа нөхдүүд Нью-Йоркт байдаг. Тэгэхээр бид нар хамгийн гол шийдвэр гаргадаг нөхдүүдэд Монголыгоо таниулдаг байх нь чухал юм байна. Тэнд очиж дийл хийх нь чухал юм байна. Тэгээ наацх нь одоо нэг хэдэн жишээ харахад Монголын одоо банкуудын correspondent bank гэдэг олон улсын гүйлэг хийж байгаа. Америк сая нэг хэсэг дайны үеэр тусаацсан байж байгаа сүүлд сэргээдлээ шүү дээ. Тэгээд эрийг Bank of New York Mellon гэдэг одоо Монголын Утлаа хөгжлийн банк, Холланд банк, Хаан банк гэдэг нэлээд олон банкудтай ингээд correspondent насаа нийцсэн. Тэрний өгөрөнд бид нар ч одоо гадаад төлбөр тооцоох хувьдлах нэлээд хурдтай хямдхан хийдэг боллоо шүү дээ сүүл. Тэгээ яасан гэхээр бид нэр эхний жил Нью-Йоркт очихдоо тэдний банк дээр очиж Монгол банкны ерөнхийлөгч банкуудын захирлууд очиж уулзалт хийгээд тэгэхэд ганцхан худлаа хүчлэл байсан корреспондент. Тэрний дараас гол нь таамаг ороод. За өнгөрсөн жил очиход дахиад бүр 2 дахь одоо тэр банкны Америкийн тэр банкны 2 дахь босс нь vice chairman манай банкны төлөөлөлийг хүлээж аваад тэгээд тэр газар доор нэлээд олон юм шийдсэн. Тэгээ ингээ engagement хийгээл яваад байгаа. Тэгээ нөгөө нөхдүүд чинь Монголыг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд нэг уулзаад харахаар төсөөлөл нь шал өөр болж байгаа байхгүй. Яг тэрийг би бодитоор харж байна. Яг өмнө нь бол за нөгөө морь унаад хичээлд явдаг гэдэг шиг юм юу вэ мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд уулзаад яхаар чи манай монголчууд чинь бас нэг хүн амьтандаа уулзаад бас ер нь ихэнх нь бол би англиар ячиж байна. Ер нь харагт байдлаас хамаагүй өөр мэдрэмж өгч जैन те. За яг яриад явахаар манай банк санхүүгийн салбар ер нь аль нэг юм яарсан муудсан байхгүй шүү дээ. Тэгэхээр би дахиад ярьж нөгөө өмнө ярьж нөгөө story буюу юм явж шийдэр чинь дараа л хүн шийдвэр гарч байгаа шүү дээ. Нөгөө ямар ч төвшөнд бай те. Одоо Америкийн Трамп гарч ирэл Трампын шийдвэр амар хэм явж байгаа шүү дээ. Тэр хөөний шийдвэр. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулалт гэсэн хүн левел дээр нь буюу тэр том банкуд, том хөрөнгө оруулалтын сангуудын эздүүд, том захирлуудад нь бид нар зөв мессеж өгч чадах юм бол юм хөдлөх байхгүй. Тэгэхээр бид нар томчууд дээр нь очихгүй бол яг хамгийн гол шийдвэр гаргах дээр нь очих хэрэгтэй байна. Чихэнд нь уулгаад авах нэг хоёр орос тийм. Яг энэтэй дахиад нэг жишээ ярихад бас анх Нью-Йоркт хийхэд манай Монголын зээлс зэрэглэг гаргадаг зээлс зэрэглэг агентлагууд байдаг. Тэн дээр 2-3 агентлагийн удирдлагуудтай бас тэнд бид тэр ланч митинг гэдэг зохион байгуулаад манай ивенттэй ч ирсэн. Тэгээ нөхдүүд бол яг Монголыг хариуцдаг бас. Өмнө төрний хэлсэн. Хариуцдагуд нь болохоор Бээжинд илүү Сингапурт суудаг байхгүй. Гэтэ тэдний боссууд тийм одоо ланч митинг хийгээд ирж байгаа. Тэгээд яг тэрний үрд нь мэдэхгүй. Гэтэ тэрний яг хэдэн сарын дараа намар нь манай зээлс зэрэглэл агсан. Дахиад энэ жил дараа жил нь буюу одоо өнгөрсөн намар дахиад зээлс зэрэглэл ингээд манай ивент гэснээс хойш 2 дараалал манай зээлс зэрэглэл агчиж байгаа байхгүй. Тэгээ энэ өөрөө манай ивент ч гэсэн ингээд өргөжөөд гадныхын ч гэсэн шал өөр сонирхож байгаа. Гэх мэтлэн тэгэхээр Нью-Йорк бол нөгөө стратегийн ач холбогдол нь бол нэлээд өндөр гэж би хардаг. Энэ жил бол бид нар чинь Нью-Йоркт critical mineral дээр яриад явъя. Америк хүсэж байгаа юм ярья. Бас өөрсөнд боломжтой байгаа зүйл те. Тэгсээ асуулт нь Сингапур, Нью-Йорк ямар ялгаатай байдаг юм те? Сингапур бол манай бондууд ихэнх нь Сингапурт гарч байгаа Сингапурт. За тэгэхээр манай одоо хувьчлан шиг Сингапурт орж сая M-банк гэсэн Сингапурт гарсан те. Хоёрт нь Сингапур, Монгол хоёр ч нөгөө юу ч давхар дотрын гэрээтэй. Тэгэхээр Сингапурт Монголын ихэнх том компаниуд чинь Сингапурт толгой компани байгуулсан шүү дээ. Одоо за Invesco хүртэл толгой компани Сингапурт байгаа шүү дээ. Тэгэхээр манай Сингапур Монголын хоёр нэлээд их юу үүсэж байгаа сүүлийн хэдэн жил болонгоё. Сингапурт Монголыг ч сайн мэддэм бэл. Тэгэхээр Сингапурт бол яг илүү яг бизнес B2B буюу бизнес хоорондын юм нэлээд явдаг. Сая жишээ нь өнгөрсөн бид нар Сингапурт жил болгоно 11 сард хийж байгаа. Сая бид нар 11 сард хийхэд чи Монгол ч нөгөө
улс төрийн боо юм болж байгаа. Тий. Төрийн төлөөлөл оролцоогүй байхгүй юу? Угаасаа улс төрийн тийм байх шин тий. Яг мэдээж элчин сайд бол оролцсон Монгол одоо Сингапур суугаа Монгол элчин сайд. Гэтэ бусад нь дан хувийн ишлэхэн. Одоо Голланд банк, Хаан банк, MMC за МИК одоо манай бонд гардаг ш МИК MMC тийм байхад л одоо 150 60 одоо хүмүүс цугласан. Гадныхан яг Монголын хувийн ишлэг сонирхож байгаа байхгүй. Тэгээ Монгол хөнгө оруулаа. Тэгээ нөхдүүдийн сонирхож байгаа юм за мэдээж бонд байна. Эсвэл Монголын компаниудад нөгөө хаалттай байдлаар сангуучлалт өгөхтэй зээл гэж байгаа кредит private credit, private debt ямар боломжууд байнг сонирхож байна. Хоёрт нь бүр Монгол компани хөнгө оруулах сонирхол байна. Ямар боломжууд байна. За гуравт нь баг ер нь нөгөө Сингапурчууд ч бас ер нь яг миний төрнөөс Сингапур хүн бол яг компаниар жирж байгаа хувь хүндээ ч гэсэн амар баян юм билээ шүү дээ. Нилээ мөнгөтэй. Дэгүүд хувь хүндээ ч нилээ хөнгө оруулах гэдэг. Тэгвэл Монгол ямар үйл хөдлөх байна. Үйл хөдлөх маш сонирхолтой юм бэл. Тэгэхээр Сингад бол яг цэвэр бизнесийн хилцлүүд бол нилээ явахаар нилээн ч явж байгаа. Одоо манай бид нар ч нөгөө ивентээ яхаар Монголоос бол нэг 20 орчим компани оролцож байгаа. Тэгээ нөгөө талаас орж байгаа. Тэгээд хооронд нэг матч мейкинг тэр ивент өөр танилцсан нэтворкинг оройны ивентүүд чинь тэгээд тэрүүгээр тэрнээс гарч ирсэн юмнууд нэлээд хилцлүүд явж байгаа. Зарим ч явцсан ч юм уу байдаг юм билээ. Залаа тэгэл ачаал лааж идэл зээлч зэрэглэтэй ишлээ. Үгүй одоо нөгөө сая ингэ залуугийн ярьж байгаа юмсаас бүр амар гой сонсогдлоо л да. Надаа нөгөө ус төрчий орооч. Тэ үндэ улсын бодлого таалагдахгүй бол ус төрд орооч. Чи өөрөө тэгээ оролцооч гэдэг. Тэнгүүд яг сая залуугийн ярьж байгаа ус төрд орохгүйгээр устай ийм том нөлөөнөд оруулаад тэгээд тэр бол надад амар гой сонсогдлоо. Яг ус баг ус зарим нэг гişүүд ус төрчдөөс илүү устай хүн нэмэр оролцсон явж байгаа гэдэг нь бол үнэндээ гоё. Залаа тэгээд сая одоо ер нь тэгэл гадагшаа хөрөнгө оруулалт болоо ингээл зүйлүүд золоор айгүй их холбогдож байгаа бах. Ер нь бол тэ айл талаас. За энэ залуу одоо ингээд нэг ийм зохион байгуулалт яваад байна. Ингээд гадагшаа Нью-Йоркт анх зохион байгуулалаа, Сингапур зохион байгуулалаа. За тэгээд ингээд санхүүгийн болон улс төрийн мэдээллийг ингээд 40,000 хэрэглэгч өдөр болгон одоо Монголд хүргэж байна те. Энэ өмнө нь ерөөсөө яагаад энэ зүйлүүд хийдэг байсан юм бэ нөө? Хийгддэг байсан юм байна уу? Одоо энэ чинь санхүүгийн зөвтөлөхөөр байгаа те. За тэгээд олон улсын манай улсын бага агентлагууд байгаа, бизнес агентлагууд байгаа, биржүүд байгаа. Яг энэ өмнө хийдэг юм байсан юм бэ? Яг инвестмент формууд л өмнө хийдэг байсан. Ялангуяа 9, 8, 9, 10, 11 онд бол нэлээд гадагш хийдэг байсан. Томч болдог байсан юм бэл. Яг томч болдог байсан. Нэлээд том өргөн өрөөнд тий. Тэгээд тэр үед ч монголчин бас нэлээд хот зэд байлаа ш дэлхийд даяар тий. Нөгөө 7, 8, 7-оос юу 12 он тэр нэг 5 жил бол яг нөгөө Риотин та орж ирж байсан. Оюу толгойн том төсөл. За тэгэл монголч нөгөө дэлхийд даяар ч гэсэн нөгөө монгол шиг emerging market-уудаар бас нэлээд сонирхоод тэгээд монголчин өөрөө яг одоо яг л одооны Казахстан, Узбекистан шиг л гэж би хараад байгаа хгүй. Узбекистан шиг цацаалаа тэлээ нэгэд эхлэнгүүт дэлхийд даяар сонирхож эхлэв. Тэгээд нөөц боломжийг харахаар асар их нөөц боломжтой юм байна ш. Тэгээд ийшээ ингээд төрүүлж орё гээл. Тэгээд тэр үед гадны эдэн нөхдүүд бас Монголын яг тэр инвестмент формыг зохион байгуулж өгдөг байсан юм байлээ. Өөрсдөө гадны эдэн нөхдөө нийлээд. За тэгээд бас Монгол зарим нөхдүүд ч өөрсдөө хийдэг байсан. Тэгээд тэдний ч нэлээд өвтөс. Тэгээд 12, 13 онд ч манайх ч өөрсдөө ер нь зах зээлээ буцаж хаалттай болгосон шүү дээ. Тэгээд ер нь бүх юм үргээгээд ер нь тэгээд 15, 6 оноос хойш хэцүү болсон. Тэгээд зогссон юм байлээ. Тэгээд одоо нөгөө би яг хийгээд эхлэхээр бас яг ингээд яг тэр үед яг нөгөө идэвхтэй Монгол руу яйсан гадныхантай бас хаяа танилцаад ярихаар наадах чи бид нар яг хийдэг байсан шүү дээ. Ингээд бас ийм болсон гэж надад нөгөө түүхийг ярьдаг. Тэгээд би юу боддог гэхээр тэгээд бид нар чи ингээд цаг үе эдийн засаг жоох унаад эхлэхээр чимээгүй болцдог байхгүй юу? Манай төрийнхний ч гэсэн юм хандлага юм. Манай бизнес ч тийм. Одоо та анзаарвал за нэг тухайн жилийнх юм жилийн тайлан жоох муу гарчвал манай компани офцет компанид ялангуяа тайлан байл нь удаашраал тий. Энийх удаж гардаг тий нэг ойл. Уг нь бол яг манай одоо CMM ч нөгөө investor relations зөвлөгчтэй яадаг яг хөнгө оруулалттай хэрхэн харилцах вэ? Мэдээлэл яаж гарах вэ гэдэг зөвлөгчлийг сүүлийн 2 жил хийж байгаа. Тэрнийхээ өрөөнд бас Монголын өргөн засалтаас нэлээд юм төгжүүлээд явж байгаа. Санаа нь уг нь гол юм чинь
Харин ч зах зээл тийм эвгүй үед нь буюу одоо зах зээл дээр нэг мэрстэл юм шиг нэг юм айдас үүсэж байгаа үед нь коммуникацийн ажлаа зөв хийх хэрэгтэй байна. Яг улс орны би нөгөө түрнээс хойш анхнаас хэлээд улс орн байна бизнесийн хөв хөндлөж хөрөнгө оруулалт ер нь бол адилхан байхгүй яг ингээ харах юм бодох юм бол. Тэгэхээр одоо Монгол улсын хувьд бид нар ингээл эдийн засаг жоохон эвгүйтэй л эхлэнгүү чимээг болчтой алга болчтой те. Тэгэнгүүт жоохон өсөөл эхлэнгүүд гарч ирээл ингээ гой гой юмэр. И чи өөрөө ийм ингээд докторгүй савлгаатай өөрсдөө тийм байгаад харч. Бид нар хөрөнгө оруулагч юм Монгол шиг улсад бол лонг терм л хараа шүү дээ. Доороо 5 жил 10 жил явна. Тэрнээс нэг жил явал нэг итгэн сар ороо гарчих гэж юусаа харахгүйгээс юм ч боломж байхгүй. Тэгэхээр бид нэр асуудал байвал асуудлаа ил толд ярих л шүү дээ. Асуудал окей. Ингээ явдсан чинь Трамп гарч ирээ тарифын юм бодлоо энэс болоод манайх ингэчлээ. Гэхдээ бид нар ингэж байгаа шүү гэдэг тайлбартайгаар л байнгын яриад явчих хэвээр. Байнгын мэдээлэл гаргах хэвээр. Ямар ч юм дээр тайлбар гаргаж болно. Ямар ч юм дээр гаргалгаа гаргаж болно тийм угаасаа л байна. Тэгэхээр тэрийг хийдгүй юм байна. Тэгээд бас төрөн ч юм уу гадныхнаар ингээ хийлгээд тахаар за гадныхан явбал тэгэл яг ашигын төлөөл ингээл хийж байгаа мэдээж хийн. За төрийнхэн бол тэгэл сайд даагнаар нь өөрчлөгдөн. Тэгэл нөгөө эртнээс бэлдэхгүй тэгээд манайхаж тулгаж хийн. За нөгөө хийгээд яхаар ямар ч нөгөө ой санаж байхгүй буюу эргээд нөгөө эрх холбоо байхгүй ажилтдаг ч юм. Окей ийм юм байгаа юм. Окей тэгвэл бид нар хийчихье. Ямар ч цаг үед хийя л гэж байна. Доктортой тэгээд байнгын мэдээлэлтэй байдаг тийм. Би сая сүүлийн үед нэг Nassim Taleb гэдэг нэг инвестор байдаг тийм. Тэгээд Skin in the Game гэдэг нэг ном концепт яваад байгаа. Тэр нь яаж байгаа гэхээр чанд өөрт чинь ямар нэгэн тэр нэг холбогдох юмд нь эрсдэл гарахгүй бол чи тэр тоглоомыг ерөөсөө нэг үнцэн өгдөггүй байгаад байгаа. Сая түрүү хэллээ тэр гадныхан ирж байгаа ч гэсэн тэр яг үнхээр нэг хийх стомын хичээл яваад өгөн цааш нь дахиж давуулан биелүүлэхгүй тийм. Тэгэхээр манай улс төрчид ч гэсэн яг энэ дотор нь устаа ингээ оролцох юм одоо тэр Skin in the Game нь байхгүй болохоор одоо ингээл хайчдаг тийм. Тэгээл өөрчлөлөөл ингээл яваад байдаг юм чөтгөрийн теорик дотор байгаад байгаа юм байл л дээ. Тэгэхээр энийг энэ оролцоонуудыг бүгдийг л ингэж байгуулах хэрэгтэй юм байна. Accountability нь хариуцлагын буцааж өгрүүлдэг тийм. Тэгээ сая жишээ өнгөрсөн жил шинэ яг манай бид нар Лондонд анх удаа хийлээ 10 сард хийлээ. Тэгээ 10 сард ингээд хоёр ойрхон л хийчих юм л. Гэтэ яг тэр үуч манай улс төрч өстө жинхэнэ харин тийм гал авалцж ийлээ шүү дээ. Хүмүүстэй намайг тэгээд chicken balls ивент хийдүүлээ хойшлуулаа цуцлаа. Гэ нилээ ингээд гадна дотноос ч гэсэн хүмүүс гэсэн. Би зөрүүдлээр гал хийсэн. Тэгээд яг би угаасаа ханаас энэ ивент хийж гисэн ч гэсэн ямар цаг үед хийх хөл хийн. Одоо нөгөө бид нар тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Улс орон ч одоо яг үндэ сүрчих гээд байгаа юм байхгүй. Нэг улс төрчийн дотоод зодон бол ямар ч болохгүй нь болж л хийдэг зүйл шүү дээ. Тэгээд бид нар хийх хэрэгтэй гэдээ явсан. Тэгээд хийдгээр хийсэн. Тэгээд тэр нь ч бол зүг болсон ч гэж. Тэгээд яг тэрний яг нөгөө талаасаа бид нар жоохон спонсор эднэр ингээл баг олдож л байгаа юм л яг төрийн томчууд нь орохгүй бол гэлэн. Окей тэр бол асуудалгүй те. Бид нар нөгөө эрсдлийг үүрнэ гэж. Окей зарим нэг үедээ алдагтай ээж болно. Санхүү тэрийг даваал гарах нь л одоо угаасаа манай бизнесийн гол зорилго байна гэдэг юм явж байгаа. Тэгэхээр одоо хэдий дайнтай байгаа Украин хүртэл жил болгон хичнээн 10 тэрбумаар долларын хөрөнгө оруулалт татчих чадчих шүү дээ. За бүр дэлхийн одоо иргэний дайнтай байгаа улсууд хүртэл хөрөнгө оруулалт татчих чадчих л шүү дээ. Тэгвэл монголчин тийм яхаа алдсан бас ус биш шүү дээ. Тэгэхээр бид нөр өөрөөсөө гол ер нь бас нэг явсаар гал ер нь монгол хүмүүс өөрөөсөө итгэдэг юм байна. Монгол хүндээ итгэдэг юм байна. За өөрөөсөө хэд доогоор үнэлдэг юм байна. За тэгээд нэг юм сэтгэлгээний асуудлууд байдаг юм байна. Тэгэхээр бас нэг талаас энийг хийж ингээл ийм юм хийгээ явж байгаа. Энэ Монголд ер нь жоо сэтгэлгээний юм дээр нь одоо хувьсгал гэх юм уу эсвэл өөрчлөлтээр бас өглөө жишээ харуулах хэрэгтэй юм байна л гэдэг юм бас бодоод. Тэгээ явж өөрсдөөсөө л их шаардлагатай болчихж байгаа тийм. Тэгвэл хөрөнгө оруулалт энэ дээр айгүй удажлаа. Тэгээд золом дахиад бас ер нь санхүүгийн тал дээр биднээс асуух асуултад байгаа. Тийшээ өргөдлөөд орох юм. Тэгээ. XM Broker 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчдийн арилжаанд нь шаардлагатай бүхий л зүйлсийг шингээж, experience-ийг нь илүү тухтай болгон өнгөвчлсөн сошиал интерфейсийг танилцууллаа. Бүгдийг нэг дороос. Description хэсэгт байх холбоосоор ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Одоо энэ ер нь талент гэдэг зүйл рүү орчлоо л да баг бүрдүүлэлт гэдэг. Тэгээд золоо энэ дөндөө төслүүд байгаа Lemon Press-аас ахуулаад тэр think tank байна, Capital Markets байна тий.
зүрс ганцаараа хийгээд байгаа юм бол байхгүй бах. Дахиад арталт нь ол залуучууд хүчхөдөлмөрөөр зарцуулж байгаа тийм. Тэр талент менежмент дээр бас туршлага хуваалцаач тийм. Залуучуудаа яаж цуглуулж जैन хэр доктортой ажиллаж байгаа гэх юм уу? Ер нь хамгийн хэцүү сэдв хамгийн хэцүү асуудал шүү дээ. Ялангуяа одоо над чиг одоо ингэ сахалж байгаа хүний хувьд тийм. Нөгөө одоо энтерпренер гэх юм уу те нэг эдний бизнес эхлүүлээл бизнес хийх гэж явж байгаа залуу хүний хувьд те тэгэл стартапууд л гэсэн үг шүү дээ. Ер нь бол бага хэмжээний скейл хийгээл явж байгаа. Тэгэл одоо манайс чинь их юм том хэмжээний хөрөнгө оруулалт аваалгаас хийж байгаа юм байхгүй. Бид нэр одоо Lemon Press дэрч байна уу, CMM дэрч байна уу хөрөнгө оруулалт авсан юм байхгүй. Одоо аль нэг том компаниас ч юм уу. Тэгэхээр нөгөө өөрсдөө нөгөө явдаг те. Тэгэхээр ингээл баг багаар ингээл хөгжүүлэл үсгээд явж байгаа. Тэгэхээр тэр нь бас хамаагүй нөгөө талент дээр хүмүүсийг цалингаар зодож авч чадахгүй. Гэлцэл юм яс хийж чадахгүй те. Тэгэхээр ингээд яг эргээд харахаар яг энэ ингээд сүүлийн миний хувьд бол байнга л энэ ч одоо тулгарч байгаа нөгөө чаленж манлайлж байгаа юм явд те. Гэтэ эргээд харахаар одоо миний хийж байгаа юмнууд одоо эхлүүлсэн юм харахаар дандаа л нөгөө импакт өндөртэй бас тийм нэг юм нөлөө үзүүлчих юмсан, ийм өөрчлөлт юмсан, ийм хөгжүүлэх юмсан гэж байгаа учраас манад ер нь ажилтдаг залуучууд, ялангуяа доктортой ажилласан залуучууд харахаар тэр үнц нь биднэрт илүү чухал байгаа. Яг юу хийж бүтээж байна, энэ ямар үр дүнд нөлөө үзүүлж байна те гэдэг. Тэгээд бид нар чинь дандаа л одоо Lemon Press-ээс анхдагч болж гарч ирсэн. Эхлээд бол нэлээд их чаленж л байлаа шүү дээ. Эхний 2 жил бол бас нэлээд алдлаа гэдэг шиг те. Дотроо ч гэсэн гадаг шагаач гэсэн. Одоо Lemon Press-ээр ярахад дотроо бол одоо би чи яг редакц хариуцдаг буюу юу бичих үү, ямар агуулгатай бичих үү те. Яаж бичих үү гэдгийг хариуцдаг. Өөрөө ч ихлээр нэлээд бичдэг байж. Сүүлдээ багийнхнаараа бичүүлдэг болоод өөрөө илүү нэг редактор лид хийгээд те. За тэгээ явахаар чи нөгөө хүмүүсээ бичиж сургана. Яг процессын дагуу форматтай бичиж сургана те. Яг манай Lemon Press одоо хүмүүс мэддэг болчихсон Lemon Press-ийн бичлэгийн онцлог гэл те. Тэр чи яах гэж 2-3 жил явсан. Одоо бол нөгөө би чи редакц дээр орохгүй болоод ажил гарвалж. Тэнгүүт манай багийнхан ингээ натаа хийгээ явж байгаа хөөх. Тэр чинь л одоо нэг 4-5 жилийн үр дүн те. Тэнгүүт дээрээс нь гадшаага бид нар чинь нөгөө бизнесийн мэдэг ингээд яг юм хөндлөнгийн зүгээс каверлаад эхлэнгүүт манай Монгол бизнесүүд хүртэл нэг юм гайхаж хүлээж авчихсан ах. Тэгээд яагаад манай талаа биччихв гэж мэгээд те. Заримдаа одоо мэдээч дандаа сайн юм арахгүй. Заримдаа сөрөг юм гарна одоо ашиг нь муу гарсан ч юм уу. Эсвэл нэг нь өөрсдөө талаар шүүх хэмэдэй гардаг ч юм уу. Тэгээ биччихэнгүүт та тэний захиалга бичээд байгаа ингээл амар хардлыг эхлээ явдаг байсан. За танай ард хэн байгаа ингээл те. За би ч нөгөө ард цагуун нэгдэл өмнө ажиллаж байгаад ингээд яасан бол чи ардынх юм уу гэл танах ардынх юм уу гэл. Тэгэл их хардл сэдэлтийн дунд эхний 2-3 жилээ туулаад. Тэгээ сүүлд нь хүмүүс ойлгож байгаа зах зээл монголчин. Эднийх алга басал. Одоо за эхнийх нь тэгсэн CMM дээр харуул ингээ хөнгө оролтын форум Нью-Йоркт анх хийнэ гэл хүмүүс итгэхгүй те юу яриад байгаа юм бэ гэл. Тэгэл тэгвэл чи Монгол талын хүмүүсээ ятхаас ахгууллаа. За тэгээд хамт ажиллах нэг анх нэг идея бодчихгонгуудаа ерөнхийдөө нэг ийм long term vision байна. Энэ дээр орж ажиллаач гэгээд одоо зарим хүмүүс санал тавина, зарим хүмүүс яана. Тэгэд ойлгохгүй. Тэнгүүт яг надтай илүү урт хугацаанд яаж хийж байгаа. Яг энэ вижнийг ойлгоод ийшээгээ хамт юм хийя гэсэн хүмүүст илүү байд юм байна. Тэгээ манайх ч яг нэг их юм дээр их амар олон хүн ажиллаж байгаа юм бас байхгүй учраас бас нэг амар хүний нөөцийн асуудал бас тийм бол нэг ороод байхгүй. Яг тэр цөөхөн би бол яг миний угаасаа арга барил гэсэн. Цөөхөн яг багч гүйцэтгэл өндөртэй багаар л ажиллая. Тэгээд цомхон те. Тэгэхгүй тэгээд баахан аваа ажиллууч нөгөө хүмүүсээс менеж хийх гэдэг. Тэгээд нэг тийм юм байгаа. Тэгээд яг талент дээр бол яг илүү жоохон залуу хүмүүстэй ажиллах сонирхолтой байдаг. Ялангуяа шинэ төгсөгчнөр ч юм уу те. Шин дээр нь ер нь хамт ажиллах сонирхолтой. Тэрийг эднэрсээ нөгөө хамтдаа өсөж хөгжөөд явах гэх юм уу те. За яг эхлээд бол мэдээж зааж сургах ингээд нэлээд ингээд юм байна. Гэтэ нэг 6 сар жилийн дараа хамт ажиллаж байгаа дэ залуучууд маань нэлээд чадварлаг болоод өөрсдөө юм аваа хийх явцдаг болцдог те. Тэр нь надад илүү амар санагдаад байгаа. Яг зүгээр шуутхан л ярихад нэг юм одоо өөр корпоратууд, өөр компаниудад нэг олон жил ажилласан
янз янзын газруудад ингээд амьдсан хүмүүстэй ажиллаж байгаа. Ажлыг гэхээр миний зүг experience-с жоох хэцүү байгаад идэг. Яг хэд хэд юм байгаа. За нөгөө хүмүүсийн чинь хамгийн ихэнх ингээд нуруугаа ахуулсан гэдэг юм уу? Угаасаа өөр газрууд амар их ажилласан гэдэг юм уу? Ингээд ядарчаад ирлээ гэдэг. Тэгээ бүр ингээд өдрлөгийн ядаргад орсон юм. Тэгэхээр тийм амар юм байл. Тэгснээ бараг л одоо бол юу нэг олон цагаар ажиллахгүй болов. Окей. Манайд бол нэг одоо цагийн юм уу байдгүй одоо нөгөө хийх ёстой мэй хийгээл бидний тавьсан юм байгаа энэ ингээд хийгээд үр дүнээр гарах ёстой л. Гэхдээ аль хэдийн тийм болцсон. Тэгээд хитрхээ юу руугаа нөгөө компани нөгөө политикс гэдэг нь шүү дээ нэг юм. Тим юм хийчих гээд идэг. Манайх чинь жижигхэн компани цөөхөлөө тийм байхгүй шүү дээ. Нэг олон шат амжилтлагч байхгүй. Ингээд шуудхан цомхон багаар илүү нөгөө хурдтай л ажиллаж байгаа байхгүй тийм байхгүй. Тэгэхээр за ингээд за хийхээсээ илүү ярих нь их болчдөг хүмүүс болчтой мэлээ Монгол одоо нэг олон жил ажиллаад тэгэхээр тийм. Надад чинь үгүй би угаасаа тэр ажлыг хийж байгаа. Тэгэхээр надад бол нөгөө гүйцэтгэлээр л ажиллах хүмүүс хэрэгтэй байгаа тийм. Тэгэхээр би одоо хүмүүсээрээ нөгөө жишээ нь одоо хаанч аль ч юм дээр ажиллаж байгаа илүү за зөвлөх хүчтэй юм дээр ажиллаж байгаа сайжуур заавал юм бич тийм нийтлэл бич репорт гаргах тийм гэдэг юм гаргахгүй хийлгдэг. Тэгэхгүй болохоор чи өөрөө нөгөө skin in the game гэдэг чи өөрөө чи судал юмаа судлахгүй яг ингээд тоон дээр ажиллахгүй байж яаж бид нар компани зөвлөх өгөх гэдэг тийм. Яаж бид нар гадны инвестор юм асуугаад аваад тэгэхээр юм хариулт өгөх гэдэг. Тэгэхээр бид нар чи өөрөөсөө байнгын зах зээл дээр юу болж байгаа гэдгийг судалж байгаа хэрэгтэй. Тэр чинь хамгийн зөв арга нь бол тэргээ судлаад репорт гаргах хэрэгтэй гэдэг юм бичиж гаргах. Тэгэхээр за тэгээд мэдээж бид нар чинь юу байгаа яг бидний ихэнх хийж байгаа шинэ юмуд байгаа тань л да. Яг одоо Lemon Press ч гэсэн бид нар анх санхүүгийн медиаг яг хэрч яг сэтгүүлчнийг авах гэхээр ерөөсөө болдгоо байсан байхгүй. Тэгээ тэнцдэггүй, дээрээс нь бичиж чаддгүй. Тэгээ сэтгүүлчнийг авч үзсэн өөдөл маань ч гэсэн ер нь удахгүй гарч ирсэн дандаа. Тэгээ дандаа одоо Lemon Press яг эдийн засаг бизнес олуулс төгссөн залуучууд л одоо хийж байгаа шүү дээ. CMM дээр ч гэсэн бид нар ч яг юм гадагшаага юм гадны хөнгө оруулалттай юм хийнэ гэхээр яг тэр experience-тэй ч юм уу ингээ хүмүүс ихээр амар ховор байдаг. Яг бидний миний үсэд байгаа. Тэгэхээр ер нь л дахиад нөгөө хөгжүүлэх юм хамтдаа. За бид нар яг ийм юм яриа. Тэгэхээр дандаа за гадны яг энэ одоо investment bank ч бид нар ийм хийгээд нэдүүлээ энийг л хийдэг болчихлоо. Тэгээ энэ Монголын төвшинч гэх юм. Тэгэхээр ер нь дандаа л ингээ хамтдаа л хөгжих юм байна тийм ээ. Бага. Тэгэхээр тэн дээр ер нь нөгөө хурдан суралцахаар нэг залуучуудтай л ер нь ажиллах сонирхолтой. Тэднээс маань хэр байна? Гайгүй штэ. Тэгээд яг сайдаа муутай л байгаа. Гэхдээ би нөгөө шин төгсөгчнөр гэж яриад байгаа нь эсвэл илүү залуучууд гэж яриад байгаа нь арай нөгөө юм хүлээж авах байдаг те. Юм сонсдог те. За ер нь юм сурыг, хөгжиж, дэвшээ те гэдэг юм тэмүүлэл нь арай өндөртэй байдаг те. Тэгэхээр ингээд одоо миний ажил бол чиглүүлэх штэ. За бид нэг ийм юм л хийчих, ийм юм хүрэх гээд байна. Энэ төрхийн тул нэг ийм юм хийдэг болчвол ийшээ хүрэх гээд байна штэ те. Чи энийг чи судлаад гачээ гэдэг те. Би нэг харлаа нэг иймэрхүү юм байна. Чи жоохон нэг өөрөө судлаад гачээ гэл. Тэгэл ингээл нэг хийж үзнэ. Окей, сайтай моттой 2 дахь байна, 3 дахь байна. Тэгэл 4 дахь 5 дахьасаа ингээл амар лаг хийдэг болчиход байгаа. Тэгэхээр ер нь л тийм л байгаа. Тэгээд одоо яг санхүүгийн чиглэлээр бол манай залуучууд бол мундаг болчиход байгаа шүү дээ. Ер нь яг санхүүгийн мэргэжлэнгүүд бол нэлээд дэжгүй хамгийн эргэлттэй байгаа тий угаасаа. За ер нь хэлчлээ. Ер нь хүн болгон одоо нас хамаагүй тий. Тэр хүсэл тэмүүлэл болон байнга л байх хэрэгтэй байгаа. Та тэр сониуч цаан чанар буцаж нөгөө 0 руу орчих чаддаг тий олон талаас харж чаддаг. Хөрөнгө оруулалтын мэргэжсэн зөвлөх Invescore Capital үнэт цаасны компани. За тэр тийм юм байгаа юм байна. Мэдээж ингээ санхүүгээ ярьлаа. Psychology of money буюу мөнгөний ухаан гэж манай золоо маань нэрлээд тэр номыг бас орчуулж гаргасан. Тэр номны тал дээр өөрийнхөө бас санхүүгийн тал дээр тий золоо маань өөрөө бас day trading буюу одоо бас арилжаа хийдэг байсан. Тэгэхээр одоо тэр тал руугаа хэдүүлээ жоохон ярилцъя. Өөрөө ямар шиг одоо санхүүгийн чиглэлүүд рүү одоо хөрөнгө оруулалт хийж байна тий. Тэрнээс хаалцаач. Би бол яг үнэндээ бол яг тэр номныхоо баг эсрэг шахуу муу одоо санхүүгийн юутай хүн. Гэтэ тийм ч учраас тийм хүмүүс сонирхол орчуулах хэрэгтэй юм байна гэж явдаг. Гэтэ яг
тэр санхүүгийн одоо мөнгөний ухаан ном дээр ч гэсэн ярьж байгаа гол юм хэлж байгаа гол мессеж хүн болгоны амьдрал өөр, хүн болгоны санхүүгийн нөхцөл байдал ч өөр, арга барил ч өөр, менталити өөр. Одоо хамгийн ихний бүлэгч хинч галзуу биш гэдэг шүү дээ, тий. Бид нар нэг хүний санхүүгийн шийдвэрийг хараад энэ хүн яагаад ингээл одоо нөгөө дүгнэдэж шүү дээ, жаач хийдэг, тий. Эсвэл нэг энэ ямар галзуу юм бэ гээл, тий. Чи яагаад coin руу оруулж байгаа? Эсвэл чи ерөөс мөнгө анхны хатгаламжил байгаад байд юм уу? Чи ямар сони юм бэ гэл. Хүн болгон өөр өнцгөөс хараад тий. Тэгэхээр яг бити хүн болгоныг тэгээ зүгээр яагаад тэгэхээр хүн болгоны туулсан амьдрал өөр байгаа. Тэгэхээр хүний угаасаа шийдвэрийг туулсан амьдрал нь ер нь тодорхойлдог. Одоо яг тэн дээр гадаг жишээнүүд яг нэг юм залуу яг өсвөр насны дээр нь хувьцааны зах зээл ингээ бүүн болцсон үед тийм залуучууд үзчих юм бол насаараа л хүн тэр хүн хувьцаараа хөрөнгө оруулах гээд байдаг. Нөгөө Америкийн жишээн дээр их угаасаа тийм байдаг л. За Монголын жишээн дээр зүгээр би төсөөлвөл одоо бидний нэг 19 оноос хойш одоо залуучууд сүүлийн залуучууд төчөө крипто бүүмөрд явчлаа шүү дээ. Крипто бүүм. Үгүйс угаасаа яг залуу насны дээр мөнгө олоод гэсэн чинь нүдэн дээр нөгөө биткойн чи ингээд гарч чинь тий. За янз янзын койнод гарч ирээд ингээд байг. За үеийнх нь баахан FX forex trade ч юм хийгээд мөнгө болоод. Тэгээ ийм үед төрхөрч хүн угаасаа тийш байгаа төмөлөө шүү дээ. Тэгээ яг энэ үед чинь Монголын хувьцааны зах зээл ч уналттай бас байгаад дээ сүүлийн хэдэн жил. Тэгэхээр ийм үе залуучууд цаашаага ер нь нөгөө яг тийм толцгаар тийшээгээ явчих хаад байдаг гэдэг юм байна. Тэгэхээр энийг жааж ихтэй хэцүү. За би өөрийнхөө хувьд яхаар яг ер нь бол би чи нөгөө 19 20 онд ард цагийн нэгдэл ороод asset management хөнгө оруулалтын сан байгуулад явж ирсэн. Тэгээд одоо байгаа л да үндэсний хөгжлийн сан гэдэг хөнгөн бирж дээр байгаа Монголын анхны хамтын хөнгө оруулалтын сан. Тэрийг байгуулах дээр ажиллаж ирсэн. Тэгээд тэр үедээ нэлээд актив идэвхтэй трейд хийдэг байсан. Өдөр өдөр шүнжэнгүүл хийдгэсэн. Тэгээд яг тэрний дараахан хийж явж байгаа хавцтай lemon press эхлүүлээд хажуугаар нь сангаа байгуулах гад тэгээ гадшаагаа сургууль аплайд гэдэг нэлийн олон юм болоод тэгээ завгүй болоод эхэлсэн чинь мөнгө алдаад эхэлсэн байхгүй. Нэлийн гайг уг ашигтай л хийдэг гэсэн чинь. Тэгээ би ойлгосон юм наа. За ер нь арилжаа хийе гэж байгаа бол ер нь нэлийн олон цагийг л асуулах хэрэгтэй байна. Бараг full time ажил болгож хийвэл бас мөнгө олж болох юм байна. Гэхдээ full time ажил болох хэрэгтэй байна. Тэгээд гэхдээ яг миний хувьд харан бодонгоо за би гэхдээ яг цэвэр мөнгөний араас л яг миний нөх хувь нь бол за биш юм байна. Би нөгөө амьдралдаа илүү импакттай зүйл хийх сонирхолтой юм байна гэдгийг ойлгоод болсон. Тэгээд за lemon press хий. За ингээд сургууль Монгол яа амьдрал илүү long term investor байх юм байна гэж тодорхойлоод тэгэл эртгэн ер нь тэгээд болсон. Тэрнээс хойш ер нь нэг трейд хийгээгүй. Одоо бол яг үндэ олсон мөнгөө урдах хийж байгаа төслүүд дээр л ер нь баг хөнгө оруулж байгаа гэж хийж болно те. Одоо CMM ч гэсэн би түрүү хэлсэн хүмүүсээс хөнгө оруулалтаагаа өөрөө хийгээ явж гин гэдэг чинь эхлээл хүмүүсийн цалин мөлсөг өөрөө л өгч гин гэсэн үг шүү дээ. За think tank ашигын бус гэсэн эхлээд байгуулахгаа явж байгаа эхний 1 жил гарч байгаа зардлыг би өөрөөсөө гаргаж байгаа. Явандаа энэ бол яг донор юу мууга юмуд явна. Эндээс мөнгө олох гээд байгаа юм байхгүй. Гэтэл донор манер олон. Гэхдээ зөвөр явуулахын бол одоо эхлээд би өөрөө юу гаргах хэрэгтэй байна нөгөө. Би ямар зүр юу ч өөрөөс юм гаргаагүй гэж хүмүүсээс нөгөө явах хэцүү шүү дээ. Тэгэхээр ер нь баг тийм л энэ дөө олсон мөнгөө бизнес өдрөөр хийж хийгсэн юмудаа мөнгө зарцуулж जैन. За тэгээд мэдээж гэр бүлдээ зулна. За зээлүүдээ те ипотекийн зээл байна. Зээлээ сардаа төлнө, машины зээл биш цалингийн зээл бас нэг юм авах гээд бас тэргээ сая хаасан гэдэг. Тэгэл ер нь нөгөө байж та. Одоо тэгээд яг үүндээ нөгөө хүмүүс гайхаж л баг. Гэтэ одоо миний л одоо онцлог юм байна даа л гэж хардаг шүү дээ. Яг ихэнх хүнд бол бас тохирох юм биш. Одоо яг би шал миний амьдрал шал өөр л явж байгаа шүү дээ. Гэтэ яг дундаж хүний хувьд бол мэдээж шал одоо дундаж гэдэг нь яг офисын ажил хийгээд явж байгаа те. Өөрөө яг нөгөө бизнес хийх гээд биш те. Яг тогтмол цалин орлоготой цалин олгоо өсөөр ингэ явж байгаа хүний хувьд бол санхүүгийн юм шал өөр л байдалтай байна те. Аха. Тэгэхээр энэ яг би миний хувьд бол эрсдэл гаргаад яваад байгаа л гэсэн үг те. Одоо уг нь бол хоримтлыг эрт үүсгэх явах нь зөв. Яг хүүхдийнхээ хоримтлыг л үүсгдэг л дээ. Хүүхдийн хоримтл бол байгаа. Бусдаар өөр юм бол нэг байхгүй л байна та. Мөнгөний ухаан ном маань бас маш энгийн хэллэгтэй. Ер нь ямар ч төвшин хүн уншаад ер нь л ойлгохоор.
Тэгээд бас сая хамгийн ихний юу хэллээ хүн болгон өөр өөр өнцгтэй байдаг тий. Тэг хүний туусан замыг одоо бидний подкаст хийгээд байгаа подкаст гэсэн ер нь бол яг энийг ингээ копитод хийвэл ийм болно гэсэн үг ерөөсөө биш. Тэр тунтаас зүгээр яг ямар түүлүүд тий хэрэгслүүдийг ашиглаад ингээ явчваа. Ингэж ашиглаж болдсон биш үү гэдэг л нэг зорилготой. Тэгээс энэ тэр psychology ном дээр бас юу яаж байгаа. Ер нь биднээс айгүй өндөр хэрэглээ маш өндөр байлдаг арт юм билээ. Одоо ямар ч хэрэггүй байхад одоо iPhone 15, 17 болох ч юм уу те. Гэх мэтчлэн зүйлүүдээс л эхэлдэг юм билээ. Тэгэл сая бас нэг funny юм ярьсан чинь Монгол жирийн Монгол залууд 200 сая төгрөг өгөх юм бол яах вэ гэдгсэн чинь 100 сая хадгаламжаас шаагаад юу яа 300 Тэг гих мэдчлээ ингээд ийм зүйлүүдээ сурах хэвээр санхүүгийн мэдлэгтэй байх хэвээр. Тэг яг энэ номыг бас би бас залуучуудаас уншаасаа гэж зөвлөж бичсэн өөрөө шимтэн уншсан. Би жишээ нь би машин барьдаг, машин ундаг. Зүгээр ажил руу алхацдаг байхгүй юу? 20-25 минут алхацдаг. Тэгэл угаасаа машин барьсаас байлгасан намайг гэх. Тэгэл машин сайжруулах гэж бод. Машин байгаа л гэр бүлийн хэрэгтэй. Гэхдээ амралтын өдрөөл би одоо өөрөө нь бол ундаг. Тэгээд үнэтэй машин ч биш. Тэг үнэтэй машин авахгүй. Үгүй надад тийм хэрэгцээ шаардлага байхгүй шүү дээ. Би тэгэл дахиад машин аавна. За тэндээ зээл авах шаардлагатай бол хас хүү төлнө тий. За хэрэглээний зээл баг авдаггүй аппликейшны зээл. Ер нь хэрэглээ нэлээд багтай амьдэрдэг тий. Одоо хувцас гэсэн үнэтэй тэгэл ер нь л нэлээд багтай. Одоо сүүлийн үед л нөгөө ажлын шаардлагаар л за нэг гайгүй хөстөн байна гэх нөгөө хүмүүс л гэж юм л ер нь зүгээр юм л хөнгө оруулалтаа ярихын тулд чи одоо санхүүгийн ертөнцийн тийм шүү дээ банк санхүүгийн хөнгө оруулалтаа чи ярих гэдэг бол нэг юм тэдний левелд нь очиод нэг юм одоо бид нар чи наацх нь нөгөө хувцлаас эхлээл харж байгаа юм л та тэгээ нөгөө гадаад очиод яхаар тий. Тэгэхээр тий ер нь бол яг наатхан дээр чинь яг тэр ном дээр ч гэсэн би нөгөө орчуулагчийн үг дээр бичижсэн тэр номны арт бас тусгай бүлэг байдаг. Америкчуудын хэрэглээний түүх гэдэг. Америкчууд яа нөгөө уг нь бол америкчууд чинь нэлээд хэрэглээ нэг бага байснаа тэр нэг 30 40 50-аад оноос хойш тэр дайны араас хойш албаар ер нь бодлогоор тэр хэрэглээг ингээ нэмэгдүүлсэн. Баахан төрийн бодлого авсан. Тэгээ америкчууд ч одоо нөгөө амар өндөр хэрэглээтэй. Тэгээ ямар ч одоо хэдүүлэхний амьддаг байж ш 4 унтлагыг өрөөд 4-0 молтой ингээ байшинд амьдарч мэддэг те. Ямар ч хэрэггүй те. Тэгсэн бүртэл тэрэндээ зарцуулаад яагаад тэгэхээр нөгөө амар барьцсамтгай гэнэ одоо нөгөө яг хажуу талын хүмүүс нь ингээд тийм хаусны амьдарч бид нар ч хаусны амьдарна гэл. Энэ нэг юм гэр бүлтэй жиптэй бид нарсан жиптэй гэл. Яг монголчуудын л бодлогыг явж байгаа юм байгаа хөөхгүй те. Энэ тэнд туслангийн хаустай юм те. Би чинь туслангийн хаустай бол те. Энэ 300 надам 200 надам би ч гэсэн. Наадамд энэ 300 ирлээ. Би 300-аас байх хэрэгтэй ч гэдэг юм те. Яг ингээд барьцаал ингээд тэр барьцаад яваад тохоор яг тэр хэмжээнд хүрэхийн тулд чи ингээд хэрэглэгээл хэсгэн штэ. За энэ үйл болгон халуун оронд очиж амраа томоо те. Би ч гэсэн. Тэгэл зээл тавиал явж те. Ингээд хэрэглээ аим өндөр. За ингээд наадам боллоо, саансар боллоо, хэдэн сая дээл хийх гэж өмснөө. Гэл те. iPhone гарлаа, сүүлийн iPhone-ыг шинжилж авнаа. Ингээд бодохоор бидний ингээд орлого ч бас тийм өндөр биш шүү дээ. Тэгсэн мөртлөө орлогосоо давсан ирлээ. Яваад те. Тийм учраас одоо энэ хэрэглээний зээлч утгаа алдлаа гэд Монгол банк чинь хэрэглээний зээлийг хязгаараа чангалж байна. Хэдэн удаа зарлуулж чангалж байгаа. Санхүүгийн цэцлэгоороо сая банк усуудаар чангалчлаа. Хэрэглээ чинь өөрөө утгаа алдж байна гэдэг юм байгаа. Тэн дээр одоо нөгөө хувийн нийл асуудал байгаа юм л да. Тэгээд нөгөө сэтгэлгээний асуудал тий. Тэгээ энэ дээр бас багчсан хувь нэмрээ оруулах юм болов уу гэдэг номыг бас орчуулсан. Заавал уншаарай гэж хэлмээр тий. Маш богино ном байгаа. Ер нь бол. Цаг ер нь нэлээд төгсөж шүү байна тий. Яг хувийн сая нөгөө алхдаг гэдээ ярьж байна. Яг тэр тал дээр нь эрүүл мэндийн одоо энэ их юмыг амжуулаад явж байгаа стресс нэлээх байлгүй. Яг эрүүл мэндийн тал дээр ер нь яаж хобби сонирхол яаж энэ одоо сэтгэл санаагаа юм стрессээ багасгах чинь. За алхах бол нэгт амар нэмэр болж байгаа. Харин би ч одоо нэлээд сагсчин л юм л дээ. Сагсны тоглолт гэсэн. Гэтэ одоо өстой нөгөө ажил ихтэй гэсэн сүүлийн 2 жил ер нь нэлээд сагс тоглох цаг завш багаалдаг болсон. Тэгээд алхах шалтгаан ч гэсэн ер нь гээд
одоо офисын суугаа ажил хийдэг хүн чи за ядаж өглөө өрөөд ажилтай явахдаа алхах чийдаа гэдэг л юм байна. Тэгээд яг хоо би SMM-ыг байгуулад явчих техник жилдээ л юм эхэлж захтаа л нэлээд ачаалтай байдаг шүү дээ. Эхний жил бол нэлээд нойргуудад орж мороод тэгээд нэлээд жинэмээд тэгээд ингээд явж байгаа. Тэгээд өнгөрсөн жил би нэг стори яхад Нью-Йоркт очиод тэгээд би нэг ивент хийх очсон. Тэгтээ нэг хүнтэй уулзсан нөгөө яг би Нью-Йоркт сурж байх үедээ нөгөө би чинь Fulbright-ийн тэтгэлгээр явсан. Тэгээд Fulbright-ийн тэтгэлгээр нөгөө оюутнуудтай амар их юу яддаг байхгүй. Янз янзын нөгөө арга хэмжээний зохион байгуулалт. Тэрний нэг нь воркшоп зохион байгуулах, нэг удаа тийм нөгөө Fortune 500 гэдэг нөгөө дэлхийн 500 компани байдаг. Тэр компаниудын захирлуудад коуч хийдэг. Одоо тийм коуч хүний одоо нэг өдрийн воркшоп байна гэдэг. Тэр чинь бол олдохгүй юм шүү дээ. Тэгээд $50 гэдэг. Одоо $50 нэг өдөр тэр хүнээс юм аавна. Тэгэхээр би сонирхоо зорж тэрийг нэг өдөр авч ирсэн. Тэгээд тэр хүнтэй танилцаад тэгээд тэр воркшопт би ч бас гайгүй идэвхтэй оролцсон. Тэгээд надад нэлээд сайн хандаа. Дараанаас нэг хэлцээд. Тэгээд тэр хүнтэй нэлээд холбоотой болоод тэгээд би өнгөрсөн жил ер нь очих болгондоо уулзтыг. Тэгээд өнгөрсөн жил Нью-Йоркт очихдоо ер нь бол баг тийм тий. Тэгээ нэг намайг очиж байгаа би манай ивент ч гэсэн оролцдог бас ирж. Тэгээ би очиж байгаа гэсэн чинь намайг нэг ланч хийдээ яагаад тэгээд тэгээ битээр мэрээс үзсэн. Тэгээ яг үндэ би нэг коуч юм авдаггүй л дээ. Гэхдээ нөхөртөө коуч юм өөр өд юм байна гэдгийг нөхрөөс л ойлгож байгаа. Тэгээ яг ингээл болсон чинь за золоо юу болж байна, амьдрал яаж байна, бизнес яаж ингээл би баахан юм яриа л. Тэгээ ингээл бизнесүүд л ярьж байгаа л. Ийм санаагаа ингэсэн тэгсэн ингээл тэгэл баахан юм яриа л тэгээд тэгээ намайг just амар entrepreneur юм аа гэлээ. Тэгээ нилээн яриулжсэн төгсгөлт нь надаас залуу чи гэхдээ өөр төр юу хийж чинь чи өөрийгөө анхаарч байна уу. Тэгээ тийм л нэг асуулт асуусан чи. Тэг яг тухайд боцсон чи. Зүрээс өөрийгөө хайцсан явж байгаа байхгүй. Тэгээд чи тэгээд яг ингээд чиний наад одоо хийж байгаа юмнууд ингээд ажил төрөлтэй ингээд явахаар чи ямар хүмүүстэй чи Монголдоо чи топ CEO-нартай уулзж байна. Одоо төрийнхөнтэй уулзж байна. За гадагшаага топ хүмүүстэй ч уулзж байна. Тэр хүмүүсээ чи ингээд хараад үзээрэй. Ялангуяа одоо Америк нөгөө дэлхийн томууд дийл яаж байгаа л тэр хүмүүс чинь юу яадаг штэ ингээд өөртөө хамгийн түрүү анхаард юм аа. Гоё хуцалдаг, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг, фит байдаг те. За байнгын эрүүл мэндэд анхаардаг те. Тэр хүмүүс өөртөө гоё болгохтой анхаардаг ч гэсэн чинь угаасаа ажиглал угаасаа тийм байгаа. Тэгээ чи одоо тэр төвшөнд очиж байгаа тэр хүмүүсийн статус, тэр хүмүүсийн нөгөө нэтворк юунд орохыг хүсчээвэл чи тэн дээрээ анхаарах хэрэгтэй гэд. Тэгээд тийм зөвлөгөө хэлсэн. Тэгээд тэрний зүгээр нэг л юм сүүлд нь нэг л юм хэлсэн. Тэгэл тэрнээс хойш би одоо нэг 10 ил хассан байна. 10 кг турсан байна. Нилээн тэрнээс явж ирээд дээрээс нь яг тэр юуны дараа би чи нөгөө Warren Buffett-ийн одоо Omaha хотод одоо Berkshire Hathaway-ийн жилийн нөгөө хөрөнгө оруулалтын уулзалтан дээр очсон. Тэгээд тэрний явуулсан дараа 5 км-ийн гүйлт болдог байхгүй. Тэгээд тэнд яг 5 км бид гүйлт мөлөнд орж үзээгүй. Анх удаа зүгээр хандвийн гүйлт болдог. Тэгэхээр гүйсэн чинь доонх шөрмөс хатаа тий. Тэгэл за ер нь юм байна. Тэрнээс хойш нэлээд асуулт хөдөлгөөн ер нь бол боломж гарсан үедээ хийж байгаа. Тэгээ нэг 10 кг турсан байгаа. Гэхдээ стил нөгөө сайн яах хэрэгтэй байгаа. Дээрээс нь одоо энэ жил Нью-Йоркт очихдоо Brooklyn Half Marathon гэж болтیں۔ Тэнд бүртгүүлсэн. Тэгээд тэр бол 21 гэлтэй. Тэгээд одоо гүйдгүй хүн гүйд сурах гал одоо тэгээд жим дээр явах болгондоо нэг 3-5 км гүгээл байгаа. Тэгэхээр ер нь бол дээрээс нь яг энэ бол нөгөө эрүүл мэнд юу талтай те. Дээрээс нь яг юу юм бас нэг ойлгосон юм. За ингээд яг янз бүрийн мэхэл шинээр хэвтүүлнэ ингээл амар хин чинь нэг операшнд ажил ихтэй штэ те. Ингээл дээрээс нь ингээд sales буюу олон хүнд одоо айдгаа санаагаа ойлгуулах гэж олон уулзт юм. Баахан Монгол компаниудтай уулзаал за би нэг ийм зориод байгаа юм ба та бүхэн оролцооч ингээч танах энэ дээр орооч те. За эсвэл төрийнхөндөө уулзаад нэг ийм тэгээд за гадагшаага гадныхан дээр ярина. Тэгэхээр амар цаг хажуугаар нь хүмүүсээгаа менеж хийн, ажлаа хуваарлна ингээд тэнгүүт би өөрийнхөө хувийн хөгжлийг бас ингээд огтуулчих юм байна. Одоо би ингээд яг CMM юу ахаар сүүлийн жил гаруй эхний жил гаруй нь бол харахад юм унших нь маш багассан байна. Одоо би яг Lemon Pressure ажилд байхдаа бол их уншдаг бичгийн төлөв уншиж шүү дээ. Тэгсэн чинь уншаа болсон чинь сүүлийн үеийн мэдээс оцорч эхэлж байгаа тийм. За хувийн хөгжүүлэх төр юм хийхгүй байсан байна. Одоо би
Тэгээ сая нилээн энэ өвөл бас нилээн бясалгаад энэ жил бас миний бас гол зорилгуудын нэг нь хувийнхаа хөгжлөөрөөс анхааръя те. Одоо би нэг одоо нөгөө founder CEO маяг гэл одоо би бүхнийг мэддэг чаддаг гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр энэ жилийн миний зорилго бол химэл оюун буюу AI-ыг нилээн одоо хувийн дээрээс гэсэн бизнес дээр нөлөөлөхөөр нилээн фокуслж байгаа. За юуны ярих скил чадвараа сайжруулах дээр нэлээд анхаарч эхэлж байгаа. Ер нь бол миний ажил бас тийшээ нэлээд явж байгаа учраас бас ер нь бол яг уг хүн бол ярихтаа бол нэг сайн биш, бичгтээ илүү сонирхолтой, унших бичгтээ сонирхолтой, сонсох ярихтаас нэг сайн биш байгаа. Тэгэхээр гэхдээ яг юмыг зорж хөгжүүлж болно шүү дээ. Тэгэхээр ядаж одоо гадныханд англиар, Монголын талаар нэг нэлээд өстойхон шиг танилцуулга хийцдэг байх хэрэгтэй байна тий. Тэгээд энэ дээр хувийн хөгжил дээр тэн дээр анхаач. Тэгээд ерөөс нөгөө эрүүл мэнд юм дээр анхаач. Тэгэл энэ бол бас нэлээд чухал байна. Тийм. Төвлөмтэй хоёроос олон CEO-нор болоо одоо энэ өөрийгөө ер нь бол золиослоод ажиллаж байгаа залуучуудаа ярилцж үзсэн. Тэгэл яг өөртөө цаг гаргахаар айгу гэлтэй мэдрэмж аваад байдаг гэл ихэнх нь ярьдаг тийм. Бот яг өөртөө цаг гаргаснараа илүү бүтэмж чинь хэдхэн экселдэг тийм. Тэгэхээр тэрэн дээр илүү анхаарах зөв юм байна гэдэг аль аль талдаа ч сайн ойлгож байгаа шиг байна. Зоологийн хувьд бизнес өрн боддیں۔ Одоо энэ чинь медиа салбар гэж хэллээ 6 жилийн өмнө Lemon Press гараад одоо 40,000 хэрэгт одоо ингээм уншигчтай тэ өдөр болгоно. Тэгэхэд ингээд ер нь бол Монголын медиа чи өөрөө ямар юу вэ? Ийш тийш нь хазаадаг үлээ тэ. Нөлөөлөл ихтэй шүү дээ. Тэр нөлөөллүүдээс ингээд ангид авч үгэлдэж 6 жил ингээд явна гэдэг бас хэцүү. Тэгээд тэрийг ингээд аль хэдийн даваад гараад ирсэн юм баг хамт олонтой. Ер нь яг ямар зарчмууд дээр тулгуурлаж тэр нөлөөллүүдээс ингээд бас хол байдаг вэ? Хөв хүний тэр нэг зарчмууд байдаг уу залуу? Ер нь тийш тэ ямар хэцүү Монгол те. Ялангуяа би ч одоо медиагийн хүн биш. Би ч илүү ер нь бол эдийн засагч одоо үнэлдэ бакалавр, мастер аль нэг эдийн засгийн онлоор явсан. Тэгэл одоо нөгөө олон юм руу орцдог л. Одоо яг ямар ч хүн гэх юм өөрөө тодорхойлох хэцүү. Гэхдээ медиа бизнес дээр бол ороод ингээл явж хахад бол маш олон талын сонирхлууд олон саналууч ирдэг. Ингээд өгчөөч те. Чаанд ингээ гэх те. Тэгэл улс төрийн юмуд ирдэг те. Тэгэл гэхдээ би тэр сүүлд бас бодоод тохоор одоо ер нь миний уг хүн нь бол бас эрхчлөөг эрхмэлдэх хүн юм байна л гэж би өөртөө ойлгосон. За хин нэгнээс тийм санхүүжилт авчдаг. Эсвэл хөрөнгө оруулалт авчдаг. Эсвэл хин нэгний одоо юу гэдэг миний одоо юу гэдэг нэг алтан тушаал амладаг ч юм уу. Эсвэл зөвлөх болооч гэдэг юм ингээд маш олон тийм саналаас сүүлийн хэдэн жил татгалцсан байна. Тэгээд ингээ бодохоор уг нь яг practically бодвол уг нь хүлээж авчихаар тий одоо би нэг сайдын зөвлөх болоод жоохон бизнесийг явж болно шүү дээ. Тэнгүүд сайдын зөвлөх болчихвол хамаагүй одоо Монголтой нөлөөтэй байхгүй. Гадагшаага ярих гэсэн гадныхан чи энэ сайдын зөвлөх юм бол шал өөр тий бодож ер нь бол үгүй гэдэг татгалцдаг. Тэгэхээр яагаад эрхчлөө хэрхмэлж байгаа. Яагаад тэр миний эрхчлөө тэр хязгаарлагдах гэдэг байгаа байхгүй. Ямар нэг юм тарилж ямар нэг юм тий шууд бус аль талаас нь тий аль нэг талаас хөрөнгө оруулалт санхүүжилт авчдаг. Одоо нэг том компани, нэг групп компани бид нэр 50% одоо манай хувь эзэмшдэг болчиход тэгээд хэцүү шүү дээ. Нөгөө компанитай холбоотой одоо шинэ медиа дээр бодоход сөрөг юм гарчдаг те. Манайх дэрийг нь одоо бичих хэцүү байх хэцүү те. Ингээд тэгээд ингээл амар олон тийм шийдвэрүүд дээр ер нь явж татгалзаж байгаа юм тэгэл хувь хүний эрхчлөөл эрхмэлж байгаа л. Тэгээд эрхчлөөтэй байж ижил би одоо ямар ч хүнтэй зоригтой одоо би бат зогсож чадна шүү дээ. Тэгэхээр би л эрхчлөөг нөгөө мөнгнөөс илүү, эрх мэдлээс илүү л үнэлээд л байна л да одоогоор бол тэгээ. Тэр нь чийсэн баяр үргээ. Одоо хүртэл Lemon Press шиг ийм тохиомдлоос гарч амжаагүй. Тэгээд медианууд яаж байгаа гэлээ тий. Байнгын өөрчлөлттэй, байнгын сэвэлттэй байдаг. За хамгийн сүүлийнх нь бас айгүй нэг юм практикал юм одоо зөвлөх хөшлөгөө өгж байгаа гэж байна тий. Компаниуд яг үнэхээр тэр хөрөнгө оруулалт татмаар аваад яаж танахтай хамтарч оролцох хэрэгтэй юм бэ? Үн ханш байдаг юм уу? Яа. Энэ бол ч нөгөө case by case гэдэг шиг те нөгөө яг онцлог бол янз янз л байгаа. Нөгөө ямар цар хүрээтэй юу болохоос юм байна. Тэгэхээр яг бид эдийн гэхдээ одоо гол хийж байгаа нэг хоёр талтай байна. Нэг нь одоо ихэнх банкуд маань бол банкуд гэх компаниуд маань бол юугүй бэлэн биш байгаа байхгүй. Одоо хөнгө оруулалт авъя гэж байна. Тэгэхээр бэлэн болох дээр нь
зөвлөж ажиллах нэг скоп байгаа. За. За одоо тэр нь жишээ нь одоо энэ жилийн бидний бас нэг онцлог нь монголчин нөгөө COP 17 гэдэг нүүбийн том цуглаан болох гэж байна. Манайх тэн дээр бас гол партнераар орж ажиллахаар болсон. Манай ажил болохоор тэр үеэр чинь гаднаас баг 10,000 хүн ирнэ. Маш олон хөрөнгө оруулалт ирнэ. Гэхдээ илүү нөгөө ногоон санхүүжилт, нөлөөллийн санхүүжилт дээр өгөх гээд байгаа тийм. Тэнгүүт монголчин тэрийг нь авчих хэмжээний төсөл компани байна уу гэхээр маш ховор байгаа байхгүй. Тэгээ бидний ажил бол одооноос тэр компани төслүүдийг бэлтгэх тэмд. За. Та тэгэхээр өөрсдөө approach ин гэсэн үг компаниуд руу ингэж үгүй манайх руу approach нь бид нар ч аль тийм. Илүү манайх руу approach ивэл сайн. Яг бол бид нар бүх компаниуд мэдгүй шүү дээ тийм. Тэгэхээр тэн дээр бид нар угаасаа платформ үүсгэсэн. Одоо манай Capital Markets CGM ингээ сайт руу орвол гаднаас санхүүжилт хайж байгаа Монгол компани төслүүдийн мэдээллүүд ингээ байгаа. Оруулаад эхэлж байгаа. Тэгэхээр бид нар тэр компаниудыг тэр нөгөө bankable болгох гэдэг дээр нь ажиллаж өгөх юм. Нэгт тэр бол бас нөгөө тэн дээр янз янзын боломжууд байгаа байхгүй юу. Одоо шинэ бид нар EBRD-тэй хамтарсан хөтөлбөр байна. EBRD жишээ нэг тэр компани санхүүжилтийн одоо манайхаас зөвлөх хүслээ авал тодорхой хувийн одоо EBRD төлнөж гэх юм уу те. Яг тэр шаардлага хангуул штэ. Эсвэл олон улсын өөр ингээ боломжууд зөндөө байгаа. Тэгэхээр одоо бид нар нөгөө миний угаасаа зорилгоч тэр компани тэр боломжийг нээж өгөө л гэж. За хоёрт нь бэлэн компани байж болно шүү дээ. Үнэхээр бизнес нь аштайхан зогтцсон тий. За одоо манайх гаднаас санхүүжламаар байна. Бондор ч юм уу. За бонд юм халт өрийн хэрэгслээ нүү хувьцаа байна уу тий. Тэгвэл тэн дээр нь бид нэр ажиллаж өгөө л гэж байна. Гэтэ манай approach бол бид нэр дангаараа гэж байгаа юм биш. Бид нэр гадаад партнеруудтайгаа хамтарч ажиллаа гэж. Тэгээ манай дээр гадаад хэд хэдэн зөвлөхөөд байгаа. Хамтарч ажилладаг олон улсын компани одоо банк санхүүгийн байгууллагууд байгаа. Тэгэхээр нөгөө компани төслөө харж агаад нөгөө аль партнертайгаа хамтрах уу гэдэл хамтарч л ер нь орж ажиллах тийм аппрочтай ажиллаж байгаа. Тэгэхээр тий ер нь бол одоо тэгтээ яг бидний нэг гол яаж байгаа нь уул уурхай, эрчим хүч, банк санхүү. За тэгээ ногоон одоо талын төслүүд тий. Энэ хэд дээр л илүү тулгуурлаж ажиллаж байна да. Тэгээд манайх чинь бас нэг юм нэг философи нэг юм Монголдоо нэг ивент хийхгүй байгаа ч гэсэн бид нэр жил болгон болдог mining week дээр хамтарч ажилладаг. Mining week дээр хөнгө оруулалт хийсгэн бид нар яадаг. За Монголын эдийн засгийн форум дээр ч гэсэн бас өнгөрсөн жил бас нэлээд төвтэй ажилласан. Энэ жил ч гэсэн хамтарч ажиллана. За COP 17 одоо Монголч хамтарч ажиллана. Тэгэхээр нөгөө бид нар өрсөлдөөл бид нар тусдаа юм инэ биш. Яг энэ угаасаа л Монгол болж байгаа юм. Бид нар харин ч өөрсдөө гадаад үүсгэсэн энэ юугээрээ энэ болж байгаа юм айлалах, үр дүн толготод дэмжиж ажиллая гэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө манай CMM чи бизнес нэмэр нэг талаас бодвол амар ойлгомжтой. Нэг талд нь бид нар маш олон юм гадны одоо нэтворкийг үүсгэж байгаа байхгүй. Гадны инвесторууд, банк санхүүгийн байгууллагууд янз янзын ашиг сонирхолтой гадныхан те. Одоо манай имэйл листэд одоогоор бол нэг 600 гаруй хүмүүс байна гадныхан. Нөгөө талдаа Монгол бизнесүүд байна, төрийн төслүүд байна те. Маш олон янз юм байна те. Энэ хоёрыг л бид нар холбож ажиллах гэдэг гүүрэн л болж байгаа гэсэн. Тэгээд яг энэ 3 дахь читгэдүүд бас байгаа нөгөө одоо янз янзын одоо хөнгөлтэй зээл төслөмжтэй боломжууд байгаа. Тэгэхээр энэ боломжууд байна шүү дээ. Энэ нэг боломжуудыг л одоо илүү смарт зөвөр ингээд гүүр болж ажилламаар шүү дээ. Тэгвэл Монгол компаниудын зовлон чинь яхаа мэдэхгүй байна шүү дээ. Тэнгүүд бид нар энэ чинь ийм боломжууд байна. Бид нар бизнесийн жоо ойлгочвол танаа дээр ийм боломжууд байна шүү дээ. Ийшээ ингээд явчих. Танахыг эндээс санхүүжил авах дээр нь бид нар ингээд ажиллаж байгаа юм. Ингээд л амар. Тэг мэдээж байгууллага оршин тогтоохоо тэрнээсээ commission буюу аав шүү дээ. Тэгж ажиллаж. Тэр нь бол нөгөө хэрэг бидрээс одоо хүчин одоо чармаалт гарах уу гэдгээс л нөгөө угаасаа зөвлөх хүслээ чинь нөгөө хүн цагаар гэдэг шиг л тооцогддоо шүү дээ. Тэгэхээр бидрээс манай багийн хэрэг цаг зарцуулах хэвээ гэдгээс хамаарч л одоо үнэн тогтно. Тэгээд За. Тэгээд залуу маань маш гоё humble гэж ярьдаг те. Монголоор одоо юу гэж орчуулдаг юм бэ тэрийг? Одоо ер нь газар дээр буусан те ийм залуу байна гэж би 2 цаг бид өглөөнөөс хойш ярилцлаа. Тэгээд бид хэдийн Тэмүүлийн Мутаяарын одоо бид багийн урилгыг хүлээж авч нээлттэй ярилцсан маш их баярлалаа залуу. Тэгээд энэ гоё хийж байгаа ажлууд нь ерөөсөө маш том ихтгэл өмчлөлтөөр явж байгаа юм байна. Тэгээд тэр ихтгэл өмчлөлт биелэлийг олохыг ерөө тэгээд амжилт хүсье баярлалаа. За таарч амжилт. За тэгээд үзэгчдээ заавал subscribe дараарай. Манай золоос бас холбогдох хүмүүсээ бол доор чөлөөтэй комент бичээд үлдэж болно. Бидэд манай ингээд компаниар дамжуулаад чөлөөтэй холбогдчихно. За тэгээд
Амжилт. Баярлалаа. За. За.